Сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчдоо. Та бүхэнтэйгээ шинэ бүтэн зохиолоор уулзаж байгаадаа баяртай байна. За зохиолоо эхлэхээс өмнө зохиолж байгаа талаар болон түүний шинэхэн уран бүтээлийн талаар товчхон мэдээлэл хүргэх гэсэн юм аа. Та бүхэн маань дэлгэц рүүгээ анхаарлаа хандуулад өгөөрэй. Алтан гэрлийн амар сайхан зохиолчийн маань Аранзал зүн нэртэй роман e-bookт орсон байгаа. Унших болон аудио хувилбараар та худалдан авах боломжтой. 12 цаг 57 минутын урттай. Тус зохиолд гоцсод хүүг гайхалтай удастан гэдэг өнцгөөс нь бус гойч чадлаасаа болоод нийгэмд хэрхэн ганцаардаж инэлж эмтэрч зүдэрч зовж буй сэтгэл зүг үзүүлсэн нь Аранзал зүн романы онцлог. Нэр нь Аранзал, зүн нь Аранзал, зүг нь Аранзал, дайсан нь Аранзал хөвгүүн нялхаасаа эхлээд л хаагдмал нэгэн болчихдог. Бусад айлын хүүхүүд гадаад ураараа тоглож байхад ганц тэрэл гэртээ хориотой. Чи бол онцгой нэгэнгээд түүнийг айлтж оруулахгүй. Наадан болоход үеийн хөвгүүд нь атар омголон морьдоо унаад дуртай тийшээ хөндлөсөн тахилдаж байхад ганц Аранзлаас л аав нь салахгүй дагаастай. Дараагийн шинэхэн хэвлэгдсэн бүтээл болох Хорж дийлээгүй хайр номыг мөн унших болон аудио хувилбараар та худалдан авах боломжтой. За номын хугацаа 7 цаг 18 минут юм байна. За тэгээд энэ номд бол 70 настай эмэгний учирлыг аймаг даяараа ойлгохгүй муу хэлж гутарч шаналж байтал бэр нь харин тасгийсэн үг хэлснээр эмгэн хайрынхаа төлөө тэмцэе гэж зориглоно. Хийж буй 8-наас эхлээд бүх алхам нь бүтэлгүй үүндээ гутраад балгадаг болж яваа. Сум даяар эрхийн балаа гэж хэлүүлсэн залуу танилцаад 10хаан хонсон гадаад бүсгүйдээ гэрлэлтэд батлуулж дуйлайн тарина. Энэ мэд өөр өнгө төрөх бүхий дурлалын гэгээлэг учрлууд болоод хүмүүний содон сонин араншин хинч үнэмшимгүй сайхан сэтгэл байдаг тухай өгүүлсэн бүтээлүүд ил тууж өгүүлгийн төвөрт байгаа. За ингээд энэ Хорж дийлээгүй хайр номноос миний сонгож уншиж байгаа бүтэн зохиол бол Харь нутгийн бэр гэсэн сайхан зохиол байгаа. За тэгээд зохиолчдоо сонсогчдийнхаа өмнөөс баярлсан талархснаа дахин илэрхийлье. За ингээд зохиол руугаа орцгоё. Зохиолыг бичсэн Алтан гэрлийн амар сайхан. Зохиолыг уншсан Туул Синди. Харь нутгийн бэр. Гойлог хөөрхөн биеийнхээ эмзэг хэсгүүдийг дөнгөжл хаасан хэтэрхий дэгжин усны өмсөглөөр гойсон хонгор шаргал үсээ орчин үеийн хэв маягаар хааш яаш сэрэлгэж зассан Харь нутгийн бүсгүй уяар ирэхэд морьд өргсөнгүй гайхмаар. Хурдан шинж бүрдсэн бидэрт хонгор үрээг хүзүүдэж тэврээд үнсгэд наадах нь ингэж эргэлсээр дасчихсан бололтой таашаалтай гэгчин толгоогоо өгөн майжуулж илбүүлж буйн үзэгдэнэ. Ирхмээ яагаад дудаад байна? Чи мэдэхгүй хонгороо химээ харь хилээр асуухад аргамаг үрээн ойлгочихлоо гэлтэй төргснаа цолбуур согсолзуулан шилгээлээ. Түүнтэй зэрэгэлдээ уйсан номхон зээрдмөр намайг бас илбсэнгүй гэж гомдол мэдүүлэх мэд хүзөө сонгон үүрсгийг бүсгүй харин анзаарсангүй. Харь хол нутгаас аялж ирээд бэр болж үлдсэн Кэт 5 хантай хун цагаан гэрийнхээ хаалгыг султтал онголзуулж газартай уусалтан зэрэглээх тэнгэрийн хаяаг өмнө тийш хязгааргүй цэлих их говийг илтэл харуулдаж бидэрт хонгор үрээтэй ярьсаар өнжиж байгаа нь энэ. Нар жаргаж буй атал ихүүдэд амжнаа гэж амласан нөхөр нь ирээгүй хിവэрэл. Банхар хөв хуцгаад гордоод нүдэндээ гал бутартал тотгоо мөргөн гарч ирвэл бас л алга. Тэртээд ганц тэмээ дүрлийтэл нааш ширтэн зог тусснаа худаг руу сольжир гулжир алхаж үзэгдэхэд дотор хоос оргиод эзгүй цөлд ганцаар үлдсэндээ эвгүйцэв. Их нутгийг нь цүл гэхэд ханин болцоход буй ирхмээ асар дургүйг санаад говь гэж дотроо залрууллаа. Хүйтэн сүү өрөмтөө борцог хоёрт өөрөө цадчихсан хідээж Монгол малчны гэргээ болсон хүн байна да. Нөхөртөө хоол хийх ёстой гэдгээ бодож зуухан даргал зээглэж цаас хуйлаад чүдэнд зурлаа. Бүх үйлдэлийг эрхмийн зааснаар хийж байгаач цаас дөрөлзөн шатаж дуусгах хэрнээ түлээн асахгүй. Харлах хайдаад л үлдчих нь хяслантай. Шалны өрөнд орох хуучин сонин шургуулганд үлдсэн 2 бүтэнлаа дуусгаад Кэти аргач барагдав. Айны зуухаа үргэлж асаасаар байтал сумын дэлгүүрээс авсан хідэн газ нь оргүй болчихсон өөр гал байхгүй.
Ядахтаа хоолны орцоо бэлтжээд хүлээж байя гэд борцнуудах гэтэл яаж ч хичээгээд эрхмийг их шиг жигд хэмжээтэй өчүүхэн хийгдсүүд гарсангүй цухалдаад алхаа илүү хүчтэй буулгатал борцнууддаг чулуу 2 хэсэг хуваагдаад хаг үсэрчглээ. Зуурсан гурилаа илдэх гэтэл эсвэл наалдаад эсвэл тасраад огт болсонгүйд бүсгүй учиргүй бухимдан нулимс тослуулж эхлэв. Нулимсанд нүд бүрлцэхтэй зэрэгцээд бүрэнхий болсныг гинт анзаарч нарны зайн гэрлээ асаах гэтэл унтраалга их зүйл байхгүйг мэдээд твдлээ. 2 цаг өнгөрсний дараа гарч идэнгийн зай дуусаж гэр дотор харанхуй нөмөрхөд илчилгүй уудам говийн дунд эзгүй ханхаа гэрт ганцаар хоцорсон хол нутгийн юугаач мэдгүй бүсгүй айдас давтаж чимээтэй ихэр татуулан уйллаа. Эргэн тойрондох зүйлсийн сүүдэрт аюулт араатан хөдлөх шиг оргиж ухаанаа гартлаа айсаар л. Өмнө нь Монголын хөдөөд аялж эзгүүхээр ойр ганцаараа бишгүй л хонохдоо ажраагүй хэрнээ гэрт байгаа атлаа ингэтлээ айсан нь сэтгэл зүйтэй холбоотой гэдгээ бодох сөнхөөж үгүй. Эрхмийг л дэрэгдээ үгүйж шаналаад байгаагаас биш би айх ясгүй гэж өөртөө хэлж сэтгэлээ хадамжлахыг таг мартжээ. Алсаас юугч бүүмэд их том амьтан хүрхрэх мэд дуу хадаагаад эхлэх нь бүрч аимшигтай. Кэт арга ядан хайртай залууга дуудлаа. Элсний ширхгийн чинээч цагаан үл бүртээж торхгүй эрдний толмид тунгалаг цэнхэр тэнгэр сэтгэл ариусхан цэлээх үед Америк бүсгүй Кэт Смит хязгааргүй догтлолд автаж ичидийн үйлчлэлд үүрт хавстуулж шиг л болсон. Ер бусын гоо сайхныг ширтэн хэдий удаан амьрлснаа ер мэдээгүй. Номин цэнхэр тэнгэрийн хаяа тийш зах нь үл үзэгдэх уужим говь мэлтээж эргэн тойрны 100 бээрт ганц ч хүн ширхэгч байшин үгүйг хараад мэл гайхан алмаарч билээ. Дэлхийн өөр хаач ийм гайхамшгийг харахгүйгээ мэдэрсэн бүсгүй Монгол хэмээх оронд эрхмийг их залууд галзуу мэд дурлсан. Малчин залуугийн хүүхөчиг гинэн сүү шиг цагаан сэтгэлд эрхэлж нялхарсан 2-7 хоногийг Кэт балсаар гэж өргөмжлөөд байгаа. Хэдий далайн эрэг рүү хоёулах наялаагүйж говийн зэрэглээ химээх илүү уран ганган давлгаан дунд балын амттай өдрүүд үргэлжилсэн нь аргагүй л үнэн. Үнхэлцгээ хагартал айсан бүсгүйн чихэнд морин төвөргөн сонсогдож улам наашлан тодорч ирээд ергөн шогшоо налхаа болсноо төдөлгүй туурайн тавшил зогсож уяан дээр дөрөө хан хийхэд эрхимэмэн гэж догдолж ууж мамсгаа аван тайвширч гэрээс гарсан ч түрүүнээс хөрхөрч ихэлсэн үл мэдэх амтнаас айгаад өмнөөс нь гүйчгэж төвдсөнгүй үүднээс уяа тийш ширтлээ. Нөхөр нь унаж явсан хээр морныхоо имэйлийг аваад ган дөрөө харших дуу хадаан газарт тавьж уяатаа зогсоо хоёртоо хамт идүүлэхээр тавьж байгаа бололтой хай химэн чимээ өгч гуравтаа сууж босох нь сүүдэртэн үзэгдсэний дараа чөдөртөө морд ойр гიშгэлэн хаа нэг бүдэрч дэгэнцэн цааш холтхон сонсогдоход Кэт сая тайвшраад нөхрийнхөө өмнөөс очив. Нанчтын ихүүн үнэр сэнхийхийг мэдсэн ч хэрэг шүүх сөгөөгүй хайртай залуугийнхаа хүзүүнээс зөөгдөн уйлж адуунд явна гэснээ арх уусан үд гэхэд амжина гэснээ шүн болгож ирснийхэн төлөө гомдож уурламаар байвч чадсангүй. Алдуул адуугаа заавал олохгүй болдоггүй юм гэж сэнхрүүлээд мордсон нөхөр нь унчих шахан гуйвсаар төшүүлж дэмнүүлэн чүү чаймаа босгод авахд тэссэнгүй. Чи ахиж хизээч намайг ингэж ганцаар ингэн үлдээхгүй шүү. Ингэж англи хэлээр хэлээд өглээд л уйлаад л байлаа. Нөхөр нь хэдий хальт мүлт англи хэлтэйж ойлгож байгаа шинж өөр үгийг харсан гэргий энэ санаагаа монголоор буруу зөрүү илэрхийлж төгдөрч гацах хооронд наадхан зүүн хоймортоо унчих шахан ив хавгүй завилснаа амандаа англи монгол аль нь бүүн мэд үгс бовтнож нөө yes гэх эсрэг хоёр үгийг учир утгагүй ээлжилж давтан өөртөөгөөч бүүн мэд Кэттэй ч бүүн мэд ярьж сууснаа алгуур хажуу тийш онхолдоод хорхирч эхэллээ. Хайр минь хүрээд ирсэн гэхээс зориг орсон Кэт юуны төрөнд гадаах өрхрөх мэт хачин чимээ гаргаад улам наашлан ойртоод бөзөөлийн юу болохыг харахаар шийдээд гарч айжв.
Тэгтэл араатан гэж санаж үнхэлцгээ хагартал айсан амьтан нь түүнийг ирсэн эхний хэд хоногт туж бараа сүрээ гайхуулж байснаа сураггүй алга болчихсон хүрэн бух болж таарсан нь инээдэмтэй. Сүрлэг ихэмсэх сүргийн тэргүүн уурлаад байгаа мэд эцэс төгсгөлгүй хөнгөнсөн содон дуухадаан наашаа явсаар зэлэн дээрх хідэн үнээр үгээ ирээд уухирдах мэт дууга улам өндөрсгөн шингэн дуухадааж хоолойн сөөчих мэт болох нь хачин. 7 үнэ өөрсдийн дундын нөхөр хүрэн бухыг хэрхэн ухтаж байг сарны цагаан гэгээн сүүдэртүүлэн харж сониучрах нь таг алмаарснаа. Ингэхэд би нөхрөө яаж угтсан бilé гэж гинт өөрөөсөө асуулаа. Кейт гэрийн зүүн талд байх модон орон дээрх хүнжлийг уутнаас гаргаж бүтээлгийг нь хуулж засаад ямар ч гэсэн согтуу нөхрийнхөө дээл бүс өмд цамцыг нь тайлж чадсан ч орлоо өргөж гаргаж дийлэхгүйгээ мэдээд хэсэг эргэлзлээ. Монгол малчин хүн бүх ажлыг ганцаараа арга ивээр хийдэг юм шүү дээ. Гэсэн нөхрийн үг гинт санаанд нь ороод эхлээд гудсан дээр өнхрүүлж хэвтүүлээд чирч орлоо ойртуулав. Цээжин биеийг нь модон орны нүрийг дагуулan өргөж өвдгөөрөө дэмнтэл сэвхийтэл дээшилж ахин шүд зун хүчилтэл ямар ч гэсэн хагас биеийн унтах ёстой газраа төрүүлгээ харан өнхөрч ойчсон нь урамтай. Хоёр хөлийг нь харин ядах юмгүй орон дээр гаргаж чадсан Кейт урт амьсгаа аваад ахин нэг эргүүлтэл аваал нөхөр нь хажуу тийшээ хараад жигд амьсгалан хүүхэд шиг бүх унцаар байх нь хайр хүрмээр. Яагаад энэ залууг харах тусам хайр ундран вэ? Гэж хайр бүсгүй олон удаа бодож үзсэн ч хариу олоогүй л суугаа. Үлхийтлээ шаардсан эрхмээ нар туссан хойно сэржгээд ингэхэд хэд хоног явчихва. Кейт минь айчхааг байгаа. Ингэж харуулсан өндийвэл гинтийн хайр нь цээжрүүн шигдээд нам унтаж байна. Панс намбихаас гараад жижиг баяраагинд хүрсэн. Маргааш нь ч илүүдээ Баатар жажаагинд ам амгаатаа заамдалдсан нь тод санагдаж цаашх үйл явдал бүдэг бадаг фокусгүй кино мэд тархины мухарт сүйтэлзээд байх. Хамгийн сүүлд ногоон тэгшээтэй хээр хугас шил юм дундаа тавьчихсан сууж байсан юм шиг. Гэхдээ уржигдэр илүү түүний цаад өдөр билүү бүүмэд. Ийхүү болж өнгөрсөн явдлуудаа бүр төр сэргэн санаж харь холын хөөхөн бүсгүйгээ нүдийг нь чилтэл хүлээлгэж хэд хоног шаналаж дээ гэж учир зүггүй гимших зуурт толгоогоо базлан явснаа хүйтэн цай залгилах гэтэл данх хоосон гадаад ихнэр нь цай чансан шинж оогт үгүй. 40-тэй уснаасаа хутган шангаар нь ухаангүй залгилснаа говийн халуунд хэд өнжөөсийн бүүн мэд ус хэдийнэ хуучраад таагүй бүлбгөр амтагдаж буйг мэдрээд ундууцсан уухаа боллоо. Мантахар цэрма байсан гэхэд ядахтаа шин ус авчихсан байгаа да. Гэхээс учиргүй бухимдчхан шаналнтай. Үнэндээ бол ингэж мал шиг түүхий ус сорохгүй сэнгэнсэн хүйтэн цэдэм орны өмнө бэлдээ тавьсныг залгилж л суугаа. Очиж муу мантахарыг өгүүлдэг нь ч юу билээ дээ. Ингэж эрхмээ гинт игдүүцлээ. Тэр бол олон жил айл нутаглаж яваа жуужаа хөгшний баг охин царай муутай бүрэг номой тулдаа үеийнхэндээ тоогдолгүй төрхөмдөө хорчиж буй гэрийн бог. Хотод суудаг эгч нар ижийг нь авч явснаас хойш цэрмаа яг л эрхмих гэдэг өрхийн эзэгтэй шиг аж төрдөг болсон. 7 үнэ 50 ямааг нь саагаад цагаан эдээг нь аваад ааруул, аарц, бяслаг, өрөм, шар цагаан тос бүгдийг бэлтчихдэг. Хариудан залуу алдаг оногч атхай энэ айлын малыг усалж унаа мордыг нь юулж адуу тэмээ хол хөлийн малыг нь эргүүлж тойруулж барааг нь харж сургийг нь гаргаж хоёр хөгшнийг баярлуулж яваа. Гэхдээ алдуул тэмээгээ олж өгсөнд жуужаагүй магна тэнийгээгүй. Огт өөр зүйлд битүүхэн баярлаад суудгийг мань залуу мэднэ. Эрхмээ авдар дээрээс уцаа авч хараад мэл гайхснаа Кэти уцыг авч сар өдрийг тулгаж үзээд ашгүйдээ химэн тайвширлаа. Хэд хоногоор согтуураагүй ердөөл маргааш өдрөө гэртээс ирсэн байх нь итгэмээргүй. Тэр уяанаасаа нэг алдууруул дор хаяж 5 хоног гудирчдаг болцоод байсан хүн. Багын найз Батаан чихтэж чирж ирэхгүй л бол 10 хоногч тинж мэддэг. Ногоорч согтуурч явснаа яаж ч ирснийг бүүн мэд бор гэртээс ирэхээр жуужаа хөгшин
Миний хүү ингэж явж болохгүй. Сайн эцгийн нэрийг хугалж байна шүү чи. Тана удамд харуулсан толгоогоо мэдүүлсэн хүн өөр байгаагүй. Ингээдэл өглөж эхэлдэг. Хөөрхийн муу мандахар цэр маань гараа гаргаж хийсэн бантангаа аяг дүүрэн барьж ирдэг хэмээн санаж сэтгэл уйсах айдснаа ахаад л мандахарыг бодчихлоо гэж залуу өөртөө ундууцлаа. Харин эрхмээ өдий болтол ганцаар явсныхаа шалтгааныг сансан биш урваачглаа. Тэр багада эрхийн балаагаас болоод муу сурч баларч үдсэн ч дунд ангид орох үедээ сурлаг номоорооч ганган дэгж нэрэж шагшигдсан сүрхий хүү болж хуурсан замналтай. Цуута уяачийн ганц хүүгээд давлуун хайшилж 8 дугаар ангидаа л өөрийн өмчний мотоциклтэй болж ухасхийтэл хурдалж, нахисхийтэл наалж, олны нүдийг унгаж, сумын хамгийн царайлаг октинч мөрөөдлийн хөвгүүн нь болж цойлж байлаа. Царайлаг, дэгжин, цэвэр цэмцгэр хүү их сургуулийн олон улсын харилцааны анги аваад 1 жил сурч байтал эцэг нь бурхан болж олон хурдан адуугаа биш ижигээ гэсэндээ л сургуулаа орхиж хөдөө ирснээ бодож санаа алдлаа. 9-р ангиасаа үерхсэн оюутан охин үжин нь эхний зунаа санснаа гайхсаар ирж салахгүй нэлхэмсснаа дараа жил нь огт өөр болчихсон. Төрийн холгогдсон яалуу ханцун сэмэрсэн тэрлэгтээ Тэмээний сэвс ханхлуулсан малчин залуутайгаа уулзах бүрдээ царай хувьсгийнх нь илт анзаарагдсан. Тэр намраа захиачгүй, залгахчгүй, сураггүй болсон. Багада эрхийн балаа байснаа одоо хөдөөний балаа болчихжээ. Ингэж үжин ярьсан нь чихэнд хүрснийг бас санаж хөмсгөө зангидлаа. Хэдий гомдмоорч нэрэл бие гэдэг хүн бие гаргуунд хайчихсан гэж бодхоос уурч хөрөх шиг. Гэвч малчин хүний ах үе иймээс цааш яах вүлээ? Ингээд л мал дээр гарсан сурлах тааруу бор октыг эрхмээ тоохгүй, дээд сургуулийн дэгжин цагаанууд нь эрхмээх тоохгүй учраас л гойн ганцаар хоцорсон. Ноорож яваадаа залуу гутарч савл хийвэл балгадаг болоод байгаа. Ижийг асарч ачаалахын оронд хажууд нь хар ус гудраад зовоогоод байсан учраас л эгч нар нь ахин дахин ирж уурлаж цамансаар ээжийг нь хот руугаа аваад явчихсан. Гэртээ ганцаараа үлдсэн зоргоороо хүү эзэнгүй банхаршгэл золбирч донтолттой болсон гэж яригдтлаа бор дарсанд умбаж яваа. Эрхмийн эцгийн захиасыг бодсондоо л жуужаа хөгшин эрх хүүг харж хандаж хон ямаа өхрийг нь өөрийн хижгээ бөөцөөлж орон гэрээг нь төрсөн хүүдээ барьсан 5 хант мэд тордож суудаг. Ингэхэд би юун даварваа вэ? Би ганцаараа биш болсон. Тэнгэрийн дайган шиг хөөхөн хүүхэнтэй суучгаад байна. Химэн дотроо дуу алдсан эрхмээ гэрлүүгээ эргэн харав. Хүнчлөө тийчээд чармаа нүцгэн хөвтөх гээд гоо үзэсгэлэнгээ гайхуулах мэт хөрвөөснөө цааш нойрондоо умбах нь онгоолгож уйсан хаалгаар үзэгдлээ. Кэт 70 мэт цэлэлзэх зэрэглээг харах тусам сэтгэл огшож байсгээд л товчлуу шар хийлгэн зураг авч улам цааш агсаар л байлаа. Говийн байгалийн гоо үзэсгэлэнд ухаангүй болтлоо автаад жуулчны отгоос хэтэрхий холдчихсон ч газрын зураг дээрх багийн төвд хурж ихнэ гэж тайвширлаа. Тэр Монголд ирснээр 2 сар малчин айлуудаар хисэж, отрын гэрт хоноглож, уул нуруу тал хээргүй аялж, чочоогоо гаргачаад байгаа тул төөрн гих тухай бодоочгүй, ангамл говьд хатаж өгөх аюул бий гэж санаачгүй. Гэтэл маргааш оройн хэрд түүнийг багийн төвийн гэр байшингууд биш, хэмхэрхий шавар амбаар, малын чулуун хашаа, 2 хон гэрийн дуурах буур угтсан нь итгэмээргүй. Сайхан харагдсан бүх зүйлсийн зургийг буулгах гэж улаарад хоош урагшаа хідэн тийш анхаарал хандуулж заримдаа гөрүүл шувуу хөөцөлдөн дороог хид эргэцэж тоос татуулан өргөх хулан хар сүлтийн зураг дарахыг оролдон улаарч тэр болгондоо чигээ алдаад л явсан гэдгээ хол нутгийн бүсгүй даанч мэдээгүй. Айлын хаваржаа гэж мэдэхгүйж чулуун хашааг бараадаж хоноглосон гээд буцаар алхсан ч хаашаа яваад байгаагаа мэдхээ болоод багцаа таамгаа улмал алдав. Ус өчүүхэн багтаа үлдсэний дээр гар утасны сүлжээгүй төгшөөртэй. Сүлжээ аль хэдийн ороод ирэх ёстой байтал таг хിവэрэн улам их айдас төрүүлнэ. Хэрвээ гар утас ажиллаж эхэлбэл тэр iPad дээрээ 2 хон тавшаад л байршлаа тодорхойлж чадна. Гэвч сүлжээгүй болохоор юугаараа интернетэд холбогдох вэ?
Өдрийн нар шөнийн оддоор баримжаалахаар зөв тийшээ яваад байгч түүний анх буусан жуулчны отог ойртсон янз огт үгүй. 3 дахь өглөөгөө босоод орчноо ажтал отгийн цагаан гэрүүд үзэгдэх ёстой чигт эзгүй цөл мэлтийж цааттай шавхуулс хүрнэтгээс өөр бараа алга. 3 өдөр туж хойд зүгт синхэрцээр байсан хөх хуулс улам ойртоод хүрэн улаанаар тодорсон ч жуулчны отог говийн халуунд хайлаад уурсчихсан гэлтэй. Монгол нутагт төөрх аюул үгүй юм байна гэж эндүү ойлгоод хиймэл дагуулын GPS төхөөрөмж түрээсэлсэн байснаа буцааж iPad-аар зүгээ олно гэсэн гин шийдвэр гаргасандаа харуулсан нулимс туслуулав. Өмнө нь хангаагаар аялж явхад гол өксөөд 2 хошуу тойрхтол дараагийн хотел руу ирчгээд байсан шигээ санаж хит тайвширсан байжээ. Говь гэдэг бол 200-300 бээр явсан ч айлтай таарахгүй хүн ам хамгийн сэрэг суурьшсан нутаг хэмээн түүнд хүмүүс олон хэлж бараа алдартал хол буу яваарай гэж анхааруулсныг Кейт тоогоогүйдээ харамслаа. Зэрэгэлдээ аймгийн зүүн өмнөд сумын танилаасаа 2 атан тэмээний авлага нэхэж очоод оронд нь хурдны шинж бүрдсэн даруун үрээ авч хожоотой арилжаа хийсэн эрхмээ урамтай буцаж явлаа. Багын андын үгэнд оролгүй морьтой гарсандаа харуулсаж далай шиг алсын газарт 3 хоног пөг шогшоонд элэг бөөрөө доргуулж яваадаа бухимдаж хүний үгнээс байнга зөрдөг хидэр ядраа үгэн гэж өөрийгөө зүгсэн нь хоржоонтой. Тэр хитрхи дураараа өссөн учраас бусдын үгэнд огт ордоггүй дийлдэшгүй зоргоороо нэгэн. Хүмүүс моринд мордох гихчийг мартчихад байхад ганц эрхмэл хидэрлээд омголон догшин хатар жороо хүлгээ унаад амийг нь ангалцтал татан ханруулж авдаг. Элэг бөөрөө доргиж яваад ирээ нэмээд хожоотоо намайгаа угааж зэгсэн хүрцэн болохоор дотор бүрзээж ам хатаж байгаа гэдэг бэрхтүүл ихэн усны бүрдэд хурж дотроо застал мөнч хол байна да гэхээс учиргүй шаналаастай. Хидэр залуу эзгүй говийн гүнд торолцон хөдлөх бараан зүйлийг олж хараад дурандтал ганц явган хүн бололтой үзэгдэхээр нь түргхэн очиг их бодол харавлаа. Ирлийн хүн морио алдчихад имэйлээ өрөөд яваа мó гэж тааж туслахаар зам хазаан гальгуулсаар ойрттол хонгор шаргал үстэй нүцгэн гуйн гялалдсан гадаад бүсгүй байхаар нь мэл гайхаж балаа хүн шиг таг ангайв. Хайр бүсгүй хазгай аялагтай монгол хэлээр давгүй сайн яриад эхлэхэд нь нийслэлхүүдээр гардаг шиг гадаадын тагнуул гэж сэжиглэж үзээд өөрийгөө шоолн төсхий тэлийнэ ч гэсэн нь хөгжилтэй. Эзгүй говьд бадарчин өргөвчтэй явган нүцгэн хатаж өгөх гэж яваа хэрнээ ус асуухын оронд би говьд хайртай, говь бол хамгийн дээд гоо үзэсгэлэн гээд эрхий хурууга харуулад байх нь эрүүл хүн үү эсвэл далийн амьтан уу гэж гайхахад хүргэж бүхнээс дөрөнд уруул номголдож хатсан хөөрхийг устаа залгуулъя гэж шийдлээ. Химээл химээх цэрэг ногоон усны тулм нь хоосон шалжиж үүргэвчний халаасанд буй жижиг савнд дусалж ус үлдээгүйг малчин нэрийн гэр хаануудээр ажсан хэрэг. Унаж яваа номхон зээрд моринд үүргэвчийг нь дарж ганцгалан шалдан бүсгүйг имэйлдээр мордуулад өөрөө хөдөлгөө хонгор үрээгээ ногттой зайдлаад хамгийн ойр байх шанд руу гэлдрүүлэхдээ хачин жуулчныг алмайран харж яах гэж эзгүй говьд ганцаараа явах болсныг нь тэсгэлгүй шалгааж явлаа. Хүүхэн монголоор ярьдаг шигэ моринд дөртөө харагдахаар нь ширүүхэн шогшуулсаар ихэн ус химээх говийн баян бүрдэд хурж усны бараа харуултал хатаж өгөх нь холгүй цангасан байдлаа ус руу биш камер руугаа дайраад тоороо модод харамгийн бот тэнгэрт тулсан тоос босгон давхилдах хулангийн сүрэг захан нүл үзэгдэх цэнхэр говийн зургийг тоороо модтой таширлуулж аваад л энэ бол төгсгөө сайхан гих өнөөх магтаалаа бовтонсаар л нь яалтчгүй гажигтай хүн гэмээр үүргэвчний хажуугийн торон халаас нь чургуулсан нийлэг савнд нь ус дүүргэж өгөөл гинт хатаж өгөж яваагаа сансан хүүхэн цангасан тэмээшгэл гүд залгиллаа. 330 саваараа тагнаа хаах ташим хүүтэн аршааныг 3 дахин уусныхаа дараа л сая илчилгүй говьд хатаж өгөхөөс аврагдсан гэдгээ саналаа бололтой. Баярлалаа Эким, чи миний амийг аварлаа гэж дуу алдан гар барихаар сарвайж залуу хачин гаж нэрэнд цочсноо дооглон мушигаад миний нэр Эким бишээ, Эрхэм
гэж бушуухан засаад хайршин аягаар нь хутхан кемэл тулмыг нь усаар дүүргэж эхлэв. Ихэн усны ариун ундаргыг шавхчих шахан нүрээ угааж хүзүү чэйжээ шавшиж ангамл хойд дээдийн таашаал авч буй харь бүсгүй рүү залуу өөрийн ирэхгүй нүдээ унгаад хүрэн улаан болтлоо ичиж харц буруулна. Өөрөө ч далимд нь тагнаа хаах таршсан сайхан аршаанаас хамтлаа залгилж бүрцгэр дотроо дэвтээж авлаа. Кэт хэмээн нэрээ хэлсэн хөөхөн төрхтэй харь хүүхэн залуугийн илт улалзаад буйг мэдээд дагаад час сулаажхан тэртээ тэргүй гоо царайгаа улам ялдан болгоно. Бүсгүй аяганд багтам авсаархан аяны хийн зуух гаргаад эвхмэл хөлийг нь тэнийлхэн ус буцалгаж соо зүгийн кимчитэй бэлэн гоймонгоор дайлсан нь зооны хөлс бурзаалгаад шар тайлчхан таатай. Яах хэмээн шүүр салдаад урт амьсгаа авлаа. Оюутны ширээнд ирэх биш бүтэн жил гүнзгий шатны англи хэл үзчихсэн ирхмээ цангаж байна уу, Монгол ямар санагдаж байна вэ гэх мэтийг асуухтайгаа бол Кэт монголоор хол илүү ярьж хэл нэвтрэлцгээр барахгүй сэтгэл нэвтрэлцэх хэмжээнд хүртлээр ойлголцоод байх нь зүрх болиглуулна. Их сургуульд нэг жил сурснаа ярихад бүсгүй дуу алдаж хідэн малтаа вэ гэж асуухаар нь 300-аад бог 30 өхөр 40-д тимээ 180 гаруй адуутаагаар хилтэл ангаачихлаа. 180 адуутаа гинэ. Чи Султан хаан юм уу? гэж хашгирах нь үнэнхүү инээдэмтэй. 180 адуу гэдэг монгол малчтын хувьд хүн цочоох их тоо биш. Аав минь адуунд дуртай болоод л ингэж өсгсөн. Би ч цөөлий гэж боддгүй гэж тайлбарласан ч Америк хүүхэн итгэж яагаад ч чадахгүй. Тэр олон адууны жүчээ, ус, дулаан, идэж тижээл, адуучин малын эмч гэх мэт хүний нөөцийн зардлыг iPad дээрээ тооцоолж үзүүлээд байсан нь яалтчгүй элэг хөшөө. Монгол адуу Америк адуунаас тис өөрөө өвс усаа олж идэж уугаад байгальдаа зөнгөөрөө өсөөд явж байдаг гэж учирлаж тайлбарлахаар гэрийн адуу биш мустанг юм биш үү гэж дуу алдаж бас л инээд хүргэлээ. Монголыг дэндүү сайн мэддэг гэж эрдээд буй нэгэн нь ингэж бодилсан нь тэдний манаа хоёрын амьдрал дэндүү өөр гэдгийг батлах гэсэн мэт. Хоёр шаал өөр ертөнцийн хүмүүс гэдгээ гинт мэдэрсэн эрхмийн дотор гониг хурж бит хоёр бие бинийгээ хизээч ойлгохгүй гэх харуулсалд автчихсан зогсов. Кэт iPad-аа өмнөөс нь байрж Google-с татаж авсан газрын зургаа үзүүлж жуулчны хайлаас доткоос бүрт багийн төв рүү явсан хэдийч зүг чиггүй төөрснөө хэлэхэд нь эрхмээ өөрийн ирэхгүй. Яаж толгой чи ирэхээр ингэж төөрдөг байна хэмээн дуу алдлаа. Зүүн хойш явах ёстой байтал ихц баруун тийшээ мөнгнаад хайлаастаасаа 70 км холдчиход байгааг нь хэлтэл үгүй тийм байх ёсгүй би одоор баримжаалаа зүгт явсан гээд тас зүтгээд байх нь ихээхэн зөрүүд нэгэн бололтой. Америк бүсгүйг замын ганц руу хүргэж өгье цаашаа унаа хөлслөөд буусан отогтой хүр гэхэд тантай хамт цаашаа явж болох уу? Говь цөлөөр илүү их аялж, илүү ихийг үзмээр байна. Говийн малчны амьдралыг харах хүсэлтэй гэж гуйгаад салах шинжгүй. Ганц руу хүргэж өгөөд хоёр тишээ явандаа гэхээс зүрх сэтгэлд нь гинтийн их гониг хуралдчихсан залуу баярлсныг хэлээд юухв. Хамтдаа мордохоор урамтай өндийлөв. Даруун давхихгүй гэх итгэл төрөөд байсан учраас л авсан бидэрт хонгор өрөөрөө нь харь хүүхэн үе харц унгааж явснаа. Энэ хурдан мориу наадамд лав төрүүлсэн байхаа гэж асуухт нь морины хорхоотой залуугийн зүрх огшоод явчихлаа. Гадаад хүнч хараад ингэж хэлж байгаа үрээ давхилгүй яах вэ гэхээс учиргүй хөөрч. Энэ битүү морио гэхдээ наадам заавал төрүүлнэ гэж догтлолтой хэлтэл битүү морь гэх хэллэгийг ойлгохгүй юу нь битүү юм бэ? Аль нэг сүүн битүү бол мис засал заавал оруулах ёстой гэж зүтгэж пи пэ муу яр гэж өгүүлэхэд тулгалаа. Хатуу модон суудалтай монгол имэйл холгоод хоёр газар улаан нэлэг болгосныг харамгийн бутны ард бие засахтаа үзчихсэн биш улам их хорсож эхлэхээр нь Кэт зүрхшээлээ. Гисэн ч цаашаа шүд 100 хэсэг шогшсноо тэсгэл алдан явсноо өөрөө ч мэдсэнгүй. Эрхмээ гадаад хүүхний холгогдсон хэсэгт үүргэвчэнд нь явсан эмтэй тосыг түрхэж шархны лент наахта өөрийн ухаанаа алдаад тэнгэрт хөөрчгшгөл оргисон нь сонихон.
Эмзэг болбраа арьсанд хуруу хүргэнэ гэдэг үлгэрийн гоо дагинтай үнсэлцсэнтэй дүүцгээр үүргэвчнээс юудэнтэй цамц гарган имэйл дээр зөөлөвч хийсэн ч замдаа олон зогсож туж гэлдрүүлж сүулдэ явгалж хээр 2 хонож байж гэрийн бараа харсан ч хидэр залуу юур уцаарлаагүй. Эсэргээрээ догдолж уйсаж аз жаргал думбаж явлаа. Сэгсийсэн шар толгойтой наран түлэгдэж холцруулсан ягаан царайтай хөхнийхөө ховлыг ил гаргасан цамцтай чирэг гуяа бүтнээр нь гэл алзуулсан богино өмдтэй хээр хөдөө харав бүрийд хөгшин хүн таарвал шулам гэж айж ухаан алдмаар ирээ цэргүү хөхнийг дагуулад юу ч ботсон юмгүй уяан дээрээ гуулаа. Айлын хөгшин жуужаа эцэгчин гих чанга дуу хадааж халтар манан хөөргөө унгаж хааглах шахаад үзээрийн зэвхий зүстэй шуламшиг нүцгэн шалдан хөөхнийг өргөө гэрийнхээ босго давуулна гэдэг эцгийн ариун гал голомтой бузралсан хэрэг шүү хүн минь. Бошоо хоёовуулхаа бод гэж их дургүй хэлсэн нь үнний хувьтай. Хөгшний энэ үгнээс давхийтэл цочсон залуу гадаад хөөхөнд ямар их татагдаж байгаагаа ахин мэдэрч яасан ч түүнийг явуулахгүй гэртээ хонуулах нь бүүхэл тэр чигт нь үлдээсэн ч яадгийн гэж дотроо ярьчихсан зогссоныг яана. Замдаа бүсгүйн эмзэг хэсэгт хурууны өндөг хөргснээ санам манраад хөгшний цааш хүглээг хээв нэг чихний хажуугаар өнгөрөв. Дагуулж ирсэн хонгор бүсгүйгээс гадна хөтөлж ирсэн хонгор үрээ бас хөрш хөгшөнд таалагдсангүй. 200-га дадуутай хурдалж мэдэх нь бүүхэл хурдалсан үрээгээ багтаа чингээхгүй яа да гэж байж 2 атны авцаанд битүү үрээ авдаг тэнэг хүн байх уу гэж зэмлэлээ. Ийхүү хүмүүс эрхмийн гიშгдэл бүрийг архин толгой мэдүүлсэн эрхийн тэнэг хүүгийн бүтэлгүй хийдэл гээд цуураад эхэлдэгт уур хүрмээр. Дараа зун хонгор үрээ сумын наадам төрүүлж ирэхийг харнаа та нар гэж цухалдлаа. Тэр өдрөөс эхлээд тэмээ харахтаач, унааны морьдоо юулэхтэйч, олон адуугаа услахтаач, шалдан нүцгэн гадаад бүсгүйг салахгүй дагуулад байсан тул жуужаа өвгөн уурлаад нэг өглөө босмогц хамаг малаа ялгаад гэрээ буулгаад эхэллээ. Хүүшгээ санаж хэлсэн үгийг нь огт сонсоогүйд өмнө нь нэмэдэг байснаа энэ удаа хөгшний загнахыг нохоо хуцсны чинээнд ч тоогоогүйд ингэтлээ гомдлоо гэдгийг залуу мэдэрлээ. Гомдлоос гадна жууж агваад өөр айхавтар том шалтгаан байсан. Үхтэл амилж ороолонд хуйлсан гэлтэй зэвий даасан зүстэй зүүдэнд хормоор сэрлийч сарлаасан үстэй нүцгэн шалдан эмээс цээрлээд байж сууж чадхаа болсон учраас л хүүгийн эцэгт өгсөн амлалтаа ч умартаж 10-аад жил хамт явж садан шиг дассан айлаасаа салж нүүсэн хэрэг. Эрхмээ зэл рүү очоод хідэн үнээгээ эхлээр хонсныг үзээд санаа алдаж 6 тугал 1 бирууга уйлаа. Үнээгээ худаг тийш хөдөлгөхдөө өөрийн ирэхгүй цэрмаа байсан болч гэд бодчихсон зогсохдоо мантайсан хачаа амтныг юунда бодоод байна гэж дотроо өөрийгөө загналаа. Кэт сэрчгсэн хувцаач өмсөөгүй сагалдарганы сур шиг нарийн холбоостой улаан агтавч мөн тийм холбоостой баг гарын мөнгө аяг шиг өчүүхэн хөвчтэйгөө хээвний гунгасаар зэл рүү ирээд эрхмийн уруулаас удаан гихчин озон үнслээ. Эзгүй говьд ганц гэрээрээ үлдээд байгаа хамгийн ойр айл 10-аад модны цаана бийж залуу эвгүүцэж хувцаа өмсчөж сурахгүй маа гэж дотроо уцаарласнаа өөрийн ирэхгүй гуйлаг чилгэр биеийг нь эр хүний эвдэрсэн хуруугаараа элбэн догдолж зүрх булгалж амьсгаан өндөрсөөд ирлээ. Би чиний загснаар тугал уях гэтэл хамаг хурдаараа дээр үсэрч цухтаагаад огт баригдаагүй. Гэхдээ малчин залуугийн игдүү инээд 2 зэрэг хүрлээ. Сэрлийч сарлаасан үстэй хурц үнэртэй нарны тос гэлталзуулсан нүцгэн шалдан амтан хүрээд ирэхээр тугал өргөж оодгонож давхилгүй яах вэ химээ нүдэндээ төсөөлснөө өөрийн ирэхгүй бисгийтэл инээчихлээ. Чи намайг юундаа шоолоовэ? Би биш тугалнууд ч буруудаа шүү гэж тунирхахт нь эрхмээ илгээд арган газар суугаад баахан хөхөрлөө. Би биш тугал буруутай байхдаа ч яах вэ гэхээс төвчж чадахгүй ахаад л инээд хүрээд байгааг хүчээр зогсоох аргагүй. Харин зууханд баахан үхрийн нойтон баас зээглээд гал асаах гэж оролдож хамаг сонингийн цаас шатааж барсныг нь үзээд өөрийн ирэхгүй сухалдаж
Би чамд хатаагаад хураачихсан аргалаас түлдэг гэж хэд хэлэх юм бэ? Гэж бараг л хашгирлаа. Ялгаагүй л үхрийн баас эцтэй яагаад түлж болохгүй гэж зөрүүдэлж буйг сонсоод өөрийн ирэхгүй тэсэрлээ. Кэт юм мэдэхгүй дээрээ буруу ишэлсэн сүх шиг зөрүүд. Нойтын юм чи яаж гал болох юм? Тэнийг юм уу? Адилхан үхрийн баас юм чин шатгал ястай. Усыг шатааж болдгүй. Зөрүүд ясаа. Би яс биш хүн. Танаа гал команд усаар гал унтраадаг үсттэй. Үгүй. Галыг химийн бодисоор унтраадаг. Гих толхилцсон бал сарынхаа дөнгөж 14 дахь хоногийг үзэж буй хосын дунд өрнөж Монгол залуу уурлан гадагш гараад хаачхаа үл мэдэн бухимдаж байснаа дэмийл худаг руу алхлаа. Кэт нөхрийнхөө хэлснийг биелүүлэх санаатай ус авчирхаар оролцсон ажээ. 2 шар саваа дүүргээд мотоциклда хазгаа морийг ганцгаламшаа болсон нь ив хавгүй. Харин асаач чадаагүй бололтой. Цахилгааны утас нь хөндөрөө домтордог муу зантай гэдгийг хаанаасаа мэдхэв. Худаг дээр орхичихжээ. Өчигдөр өглөө онгоц дүүргээд үлдээснийг тэмээ мал уугаач авахчихсан хідэн үнэ нь ус нэхэн мөөрөлдөж хүрэн бухан шилээ шүргөөн зогсоог хэсэг харж азанснаа ховоогоо автал салан хөөхөн худгаа таглахаа бас л марцсан ажээ. Тэр яадаг ясвэ гэж эрхмээ өөрийн мэдэлгүй хараал урсгачаад хөөх юм дэ. Нью-Йоркд өссөн хорооны хүүхэн худгаа заавал хаах ёстой гэдгийг яаж ч ойлгох вэ? Манай хотынхан ч мэдэхгүй. Гэж шинхэн гэргийгээ дотроо өмөрөөд хитрхи хурдан шийдсэн гэрлэх ясллоо эргэн саналаа. Гэрлэлтэд бүртгүүлье гэд сумын тамгын газар руу очтол даргын нүүд оройдоо гараад эрхмээс чи согтуу байна уу, эрүүл байна уу гэж асуусан. Кэт хэл сайн мэддэг болохоор тийм ээ, согтуу байна. Бид хоёр хайр дурлалдаа согтчихсон гэж монголоор хэлж дарга бандсандаа таг гацсан нь хоржоонтой. Анх удаа гадаад хүний гэрлэлтийг бүртгэх гэж буй сумын тамгын газрын ажилтан бүсгүй яах учраа мэдэхгүй сандарч аймаг руу уцтаж асуугаад таамтай хариу сонсоогүй. Тамгын газрын дарга өөрийн биеэр иргэний бүртгэл мэдээллийн төв рүү уцтаж заавар авч бүтэн цаг хүлээлгэсний дараа л гэрлэлтийн баталгааг нь албан ёсоор бичиж олгоход холын сүйт бүсгүй алмаартлаа гайхаад ажлаа мэдэхгүй хүмүүс яагаад төрийн алба хашдгийг гээд игдүүцээд байсан. Хүлээсэн нэг цагийг хос хий алмаарч өнгөрөөлгүй хол ойрын хүнд зөөлдөг сумын ердөө 3хан зүйл болох цэцэрлэгт хүрээлэн бүсийн наадмын түрүү хурдан херморны хөшөө суврагт толгой гих газруудаар явж хуримын зургаа татуулсан нь сайхан дурсамж. Цэцэрлэг тоглож байсан хүүхдүүд сувраганд мөргөж зогссон аажаа эмээ тэр хоёрын зургийг маш гоёор буулгаж өгснийг эрхмээ утсан дээрээ гаргаж харах дуртай. Ингэжэл Сүхбаатарын эрхэм Кэт Смит хэмээх 2 залуу танилцаад ердөө 10 хоносныхоо дараа гэр бүлээ бүртгүүлж оройн гэрлэлтэд хоёулах наясалж ориглуун дарс буудуулж эн тент тогтоосон 6 лааны гэрэлд Кэтийн амталж харсан хоньны махыг барууны хэм маягаар худах сэрээгээр зооглосон. Нар жаргах үед гадаад гэргийтэй залуу 7 үнээгээ саамар аядаж сайл өмүүлээд буй хүрэн бухрууга хүч гим химэн байдаг чадлаараа бархирч суухдаа ахаад л цэрмаг бодчихсныг ялтай. Мантахар бүсгүй байсан бол ингэж эм хүний ажил хийж үйлээ үзэхгүй. Эрхмээ энэ хідэн өдөрт өөрийгөө гайхаж барахгүй суугаа бөгөөд хэрвээ Кэтээс өөр ямар нэгэн шалтгаанаар түүнийг ийм ажил хий гэж шахсан бол гордвоо гिचгээд л хаяад явчихсан байгаа. Айлын жуужаа ч юм уу, панц дамп ч юм уу, хин нэгэн эрх танхигүй эрхмээг үнээ сааж сүүх өөрүүл гэсэн бол дүрсгийт л уурлаад алдар туяач Сүхбаатарын нандин хүүхд оромжилдог хинбэ гэдэл ханцав шамлаад босоод ирэх байсан. Гэтэл тэр ирээлэгчгүй, ичихчгүй, үнэний дэлэн шутраад л эхнэр хүн шиг суух. Жуужааг салж нүүсэн эхний 2 орой үнээ сааж байгааг шовхарын оройгоос хин нэгэн дурандчихъя гэж ичиж байн хойд зүгт харц чиглүүлж хайрхны оройг шалгаж байсан. Аав ээж хоёр минь танхихгүй гэж эрхлүүлээд үнээ саалгах нь бүхэл ширхэг аимсч угаалгалгүй өсгсөн. Гэтэл одоо
Гэхдээ залуу байж татлаа бухимдлаа. Гэхдээ л Кейтийн төлөө ч юм уу, эсвэл Кейтэд ууралсандаа ч юм уу бүүн мэд үнээ сааж суугаагаа өөрөө ч мэл гайхсаар л уцаар уйгахтаа зэрэгцэн цааш хажил буцлав. Сүүгээ хөөрүүлж, борцоо нүдэж, гуйрлаа зуурж, шөлөө буцалгаж, харанхуй шөнөөр тогоо нэрж, аарцаа шүүж, өөрийн 4 цаг болтол амс хийгээгүй ирхмээ. Ердөө 3 цаг нүдний хор гаргамшаа болоод 7 цагт босов. Галаа түлхээр аргал зэглэж суухдаа гинтхэн уралжхлаа. Хизээ хийсэн үүлийн үрээр би ийм юу ч мэдэхгүй усан тэнийг ястаа нийлчихвэ. Ингээд ганцаараа үгэлтэл Кейт яраглан хүнжлөө тийчлээд үлгэрийн дагин мэд гоо галбраа гайхуулан уян налархаа гунхалзан хөрвөөхт нь өөрийн ирэхгүй хоёр нүдэн тийш эргэж дунаарч мансууртлаа сэтгэл хөвөлдсөн ч эвгүй дуугаар хурхиран цааш догжирч эхэлмэгц овсгийн уур хүрээд жуужаа хөвшин шиг үзээрээ муухай зэв үзэстэй нүцгэн шалтан шулам химэн өглөж бухимдлаа. Цай дариг харан сүлээд хизээ язааны ихнэр хүн шиг шангаа дээр өргөн сайтар самраад данхандаа удлахтаа халиулж асгаж хурууга түлээд салгалсан яс гих хараалаа тавиад овсгийт л уурлаад тэр чихтэй гараад явчихлаа. Нилээд холдоод судаг гатлахтаа эргэн харвал Кейт өглөөний дасгалдаа гарчсан шавхарын орой өөд хурд хийж үзэгдэхэд энэ их бира ажилд гаргадаг болоосаа гэж яхирлаж улам бухимдлаа. Хөхтинжээр давхтаа 100 төгтөл атгаж яваагаа мэдэж жарлуу ойрттол хурдаа буулгаад бодолд автав. Тэр жуужаа хөгшнийхийг нүүж цэрмаа байхгүй болсон хэд хоногт туж эмийн ажил хийж учиргүй ууралсандаа л адуу хаан гэж худлаа хэлээд өмнө тийш гарсан дүр эсгснээ эргэж давхиад элийн усны цуслангийн айлуудаар хисэж ундууцал бохимдлаа тайлж ухаангүй согттлоо аригтчаад ирсэн. Хөгшандны хойд дэнждээр нутаглаж буй дам панзэнд буутал нутгийн хідэн хөхөөр цугласан алдуул адууны эрэл сурал атан тэмээний арилжаа наймаа гэх мэд төгсгөлгүй хуучаад илгээд дөнгөж тогооноос тоссон халуун нэрмэлд халамцаа дамжчихсан сууцгаана. Их нэртэй гомдсон залуу ааг нь агсалцсан нэрмлээс дундгарын мөнгөн аягаар ганц сайн доктортол дотор халуун оргоод нүд дунаартаад явчих нь таатайхан. Кейттэй анх тааралдаж явхдаа дамп панзын хөхат тэргүүтэй 3 тэмээг ихэн уснаас олоод нааш нь эргүүлж талын сайр гатлуулснаа дахин ярьж нутгийн ахаас Магдалины үг сонсоод урамтай суудал ам амгаа явжтай нүдээр цоргисноо. Үгүй ирхмээ. Би зохиогоогүй шүү. Хүмүүс л яриад байна. Чи гадаад ихнэрийнхээ актавчийг угааж хатааснаа маргааш өглөө нарийн сур гэж эндүүрээд үнийгээ тушаа цаасан гэж үнэн үү? Гэж байна. Ирчүүд пархитл хөхрөлдөж. Тийм нарийнхан шуудганд гадаад хүүхний гайгүй том онжиг хаагдах уу? Гэдэл савж унах шахан паржигнтал инээлтгэд эрхмээд нүүрхийх газар олдсонгүй. Хэдий айлуудаас хол ганц гэрээрээ нутаглаж байгааж түүний шин гэргийдээ туж зарагдаж байгааг амгаа тэргүүтээ нутгийн хэрэг дуртай эрс шавхарын оройд хадтаа таширлаж нуугдаж суугаад сэм дурандаж байдаг болж таарч буйн энэ. Хувцаа өмс гэж хит хэллээ дээ. Үгэнд ордоггүй зөрүүд ясаас болж ингэж өнгөнд орох гэж удахгүй сум даяар тарна. Химэн дотроо дэмийл өглөж суув. Гэргийнхээ актавчийг эзэн дээр хавчиж хадаасан нь яалтчгүй үнэн. Ирээгүй бүсгүй чармаа нүцгэн гарч угаасаа усны хувцаа хатаах гэхээр нь булааж аваад гарахаас өөр аргагүй болсон. Шалдын явахдаа тийм их дуртай юм бол ядахтаа бусдын өмсдөг шиг аятайхан дотоодчтой байл та гэж эрхмээг үгэлэхээр Кейт усны хувцас дотор хувцас хоорондоо эрс ялгаатай зүйл шүүгээд тас зөрдөг. Эдний гадаад ихнэр өчигдөр зураасан шуудагтай өгзөг гуяа гялталзуулж нүцгэн гарч ирээд хідэн туглаа барьж уях гэж хөөцөлдөж байгаа харагдсан. Их гарын хөхүүр шиг савчсан том дэлэнгээс нь тухлан үргээд хотны цаан судаг руугаа ноод л орж үзэгдэнэ билээ. Химэн ам амгаа цааш ярьж ирчүүд хөхрөлцөөрөл өчигдөр Кейтийг 6 тугал ганц бирууга барьж уях гэж хөглөж байгааг шавхарын оройгоос дурандсан байна.
Муу яс хийх байхаа олж ядаад хүний ихнэр дурандад суудаг байх нэ гэж бодсон эрхмийн уур хүрээд цээж өөдний юм огшоод ирлээ. Сэгсгэр шар ихнэр чинь гэр дотроо бол дандаа чарма шалдан байдаг гэж үнэн үү? Гэж эрчүүдийн нэг нь асуухад гадаад ихнэртэй залуугийн уур тэсэрч тийм гинлээ товч шалдан гунхдаг гэсэн химэн ячтай хэлж хүмүүсийг инээлгэж буй ам амгаагийн гурвын дунд нь буулгаад тавьчихлаа. Гурван мөнгөн аяга халуун нэрмэлд согтож эхэлснээ хянах сөхөөгүй гараа явуулчихсан нь энэ. Хэдий суугаагаас цогсонж зангидсан нудраг зигсэн хүчтэй буу бололтой яаж ирээдүйнгтэн хэсэг мийгэнснээ хамраас нь цус гот хийв. Бор аваа хог минь айл гэж өчүүхэн ч хөндлөхгүй нэ. Гар муу нусан жур химэн дамбгай ууртаа зандарлаа. Эрхмээ баруун тийш 7 км давхиж багын найз Батаагиндаа хүрээд мухар шанах дүүрэн нэрмэл халаалгаж балгаснаас ухаан орж гартлаас огтоод ганцаараа баахан өглөж сув. Монгол англи холиод учир нь үл ойлгогдох зүйл яриад өөртөө агсам тавьж суугаад хүн рүү ангийн охин ангирмаа санаа зовнсон харцаар ширтэж нөхрийнхөө чихэнд ямар нэгэн зүйлийг шивнсээр суугааг цогтөөнүүдээр ажигламшаа болж буйн бүр төөрхөн. Хайрын сайхан залуу яаж яваад тийм ирээцээрээ алдсан шалдан шуламтай учирч хаа. Ядчил жуужаагийн цэрматаа суучихгүй. Ингээд Батаа мантахар цэрмаг мана эрхэм яг тоож харагдаач химэн игдүүцэн бовтнож буйн алсарч цуурайтаж тодорч бүдгэрч сонсогцоор л. Согтуу залуу уурандаа багтраад зангидсан нударгаа чинээнд нь тултал далааж байснаа аягны ширээнд буулгатал багын найзын хідэн шаазан аяга нярхийгээд л явчих дуулдлаа. 3 дахь хоног дээрээ гударч яваад найз Батаагаараа чихтүүлж ирсэн айлын эрэгтэй хүүгийн толгой ангинаж ам хатан өндөй мөгц орны өмнө данх тамсныг үзээд чичирч адган шүүрч таатай залгилтал шорвог гэдэг хэлэх юм биш. Хөөрхий гадаад гэргээ нөхөртөө таалагдах гэсэндээ бүгдийг цэрмаа шиг хийхээр оролдож эхэлсэн нь сайхан. Гэвч цэдмэнд давс хийдэггүйг мэдэх биш. Сүйтэй цаашиг давс самарчихсан нь энэ. 40-т уснаас залгилтал ашгүй өдөр шин ус авсан бололтой сэнгэнсэн хүйтэн хിവэр буйн диваажингийн таашаал гэж дуу алдам. Гараад харвал туглаа гүйцэд барьж дийлээгүй ямартайч ганц муу бэрууга хамгийн номхон улаан тугалтай хамт чагталчихсан үзэгдэхэд гэрээ эзэн таатай мушигаад хөөхийдөө хоёрыг ч болов уйчхаж үүнээс хойш хар ус гударч орхиж явж зовоохоо болий гэж бодов. Гэртээ ороод хартал орой 2 үнээгээ саамар аядсан бололтой тогоон жаахан сөөхөөрүүлснээс төлөнхийн үнээр ханх тавих нь галаа ихтүүлжээ. Эхлэр хоноогүй 2 үнээгээ саагаад сайлын хідээ тун худаг руу ирээд ховоо буулгамагцсан. Зүрүүд ясаа ингэж өөрийн ирэхгүй хараан чанга дуу хадаалаа. Гадаад гэргийнхэн таглалгүй орхисон худагт том ихчийн өмчний мухар цоохор ямаа унаад өгчихсөн өмхий самхаа ханхалж ялаа батхан дүнгэнэлдэж үзэгдэнэ. Өмхийрч амжсныг бодоход шүн биш өчигдөр өглөө унсныг өдий болтол мдээгүй ажээ. Хайрын сайхан худгаа бозралчих гэж химэн зогсолтгүй өглөн уурандаа хагарах шахсан ч Кэт ирээд ямаа надаас болж нас оржээ гээ чин сэтгэлээсээ гашуудаж өмхий ханхалсан нойтон толгойг нэлбэж тэрч үнсгэн холгүй гунж суугааг хараад өрөвдөв. Үгсэн ямааг зайлуулж худгаа 2 дахин шавхаж цэвэрлэх ажилд өдрийн талыг алдах нь тэр. Арцуугуулж ариулсан ч эвгүүцэж цээр хүрсэн хിവэрэл байх тул эрхмээ уржигдрын авсан гих усаар гараа хид угааж гэрт орж ажил мэдэхгүй гэргийнхээ төлсөн тоогоог хусч усгаалаан угааж борцтой будаатай цайж ханаж эмийн ажил дарагдаж буйдаа аанайл уцаарлан өглөж эхэллээ. Кэт туслах гэж өмнө хойно нь гүйвч заавал бүтлгүйтэж загнуулна. Дээр нь эрхмийн эрхээ балаа өссснийгоор хидэр яхаар ааш нэрмээс болно. Бүхнийг өөрийн санаанд нийцүүлэх гэж зүтгэдгээ өөрөө мэддэггүй дэрэгдэх хүмүүстэй дэндүү тэрдээ ядаргаатай хаашилж байгаагаа анзаардаггүй.
Бүх хүн түүний өмнө бүхэлдэж байх хууль үйлчилдэг гэрт өсөж тойрнсон ийм байгаад л сурчсан ир. Үүнийгээ батлах гээд байгаа мэд харь холоос ирээд оогт өөр орчинд дасгаж зүдэрч байгаа хөөрхий бүсгүйг зовоогоод байх нь хөндлөнгийн хүн харвал өшөө хүрмээр. Эрхийн балаа гашуу усанд манарч явхад Бата Алгирмаа хоёр ээлжилж ирж тусалж байсан тулдаал Кэт 3 жил шиг урт 3 хоногийг арай хийж өнгөрөөсөн. Нөхөр нь усны хувцастай гэрээс гарах гэвэл дүрсхийтэл уурлаад галзуу юм шиг чарлаад байх тул гадаад бүсгүй уйгтал төөнөх говийн наранд хичнээн халууцлааж Ангирмаагийн ойж бэлгэлсэн хөх торгон тэрлэгнээс салхаа байлаа. Нохой байтугай чөтгөрч гасалмаар бөгчмөд дааван дотортой торго өмсгөөр аимшигтай халууцаж хамаг биеийн хөлс асгарч дээл нэвт норж биет нь алдхан тамтай. Гэвч тисхээс өөр гарцгүй. Гэрээс нь хойш 300 алхам зайд сүндэрлэх шавхаар химээгч хайрхны оройд дуран барьсан эр хүн нуугдж байдаг гэхийг сонсоод танаа монголчууд яагаад хүний хувийн эрхэнд дураараа халдаад байгаа юм бэ гэж игдүүцэж ханин түүнийг өмөрхөө оронд загнахад ахаад л гомдлоо. Энэ хавьда ганц харуулцтай өндөрлөх тул үүгээр өнгөрсөн малчин бүр шавхарын оройд гарч адуу тэмээгээ дурандтаа гэдгийг хит тайлбарлуулсан ч малаал харна үз яхаараа өөрийн цуслан дээрээ яваа айлын ихнэр лөө ирээ зэргүй харцаа чиглүүлж хувийн эрхчлөөнд нь халтдаг байна. Тэр хүмүүсийг би шүүхэд өгнө гэж зөрж ахин ам морив. Кэтиг яаж хичээгээд ч нэмэргүй туглан өргөн боторч оодгон нь давхилдаж 3 жижигэн баригддаггүй хിവэр 7 үнэн тийрээ цаалахгүй. Арай номхон хоёрыг нь сааж чадлааж нөхрийнхөө авдаг сүний талд ч хүргэж дийлэхгүй. Гал асааж сурсан ч түүний хийсэн борцтой шүл жол хийсэн амтгүй жонхоо болчихдог. Хамгийн хялбар ойлгомжтой ажил нь мал услах гэж бодно. Ингээд ядахтаа малаа усалчих яа гэхээр ховооны дөнгөж тал усал худгаас гаргаж чадахын дээр ив хавгүй удаан хөдөлгөөр олон богийг усалж дийлэхгүй овооруулна. Панц дамбих шиг батагийнх шиг худгийн ноцоос худалдаж авъя гэхээр нөхөр нь тэгж залхуурахгүй гэж хэдэрлэнэ. Хээгүй, хинэггүй, гин томоогүй хайр халамжтай эрхмэн нэг л их бухимдаж ууралсан хүн болж хувирлаа. Яагаад уурлаад байгаа нь ойлгомжтой тул Кэт бүх ажлыг Монгол малчин бүсгүй шиг хий гэж хичээвч чадахгүй. Юмд хүрэх бүрдээ бодолж нөхрийнхөө уцаарыг хөдөлгөнө. Ятхад Монгол ёс заншил ойлгомжгүй нь хэцүү. Тэрлэгийг зөв өвхээд орон дээр тавихаар захыг нь үүд рүү харууллаа муу ёр гээд бухимдах. Угаасан аяг тавга хатаахаар хасаг шиг аяг тавга хөмөрч болохгүй гээд цохолдох. Номхон зээртийн имэйлийг өөрөө авч сурлаа гэд баярлаад газар тавихаар буруу харууллаа гэд ярьзаах нь тамтай. Кэт өөрийгөө хол нутгаас ирсэн хонгор үрээтэй зөөрлөн бодож гундаг боллоо. Монгол адуу нутгаа санаад буцаад гүйчихдэг учраас номхон зээрт морьтойгоо ижилсүүлж байгаа гэж нөхөр нь ярьдаг. Зээрт морь их ижилсүү тул түүнтэй хамт байсан бага адуу хизээч сүргээс тасарч явдаггүй гэж тайлбарлана. Гоо үзэгслэн төгс бүрдсэн тэгш сайхан галбиртай хонгор үрээ гунигтай нүдээр нутаг руугаа ширцээр байдгийг Кэт мэдэрч асар их өрөвдөж тавиад явуулчих юмсан гэж бодно. Даанч тэгж болохгүй. Ингүүл эрхэнтэй хизээч уучраа ололцохгүй эвдрэлцэх тул ганцаараа үлдэхээрээ хонгор үрээний хүзүүгээр тэврээд хамтдаа уйлдаг. Хэдий ингэшиг нулимс бөмбрүүлдэггүйч тэр сайхан ажнаа дотроо уйлж байгаа нь нэвч шувт мэдрэгддэг. Эрхмээ 2 хоног тисснээ ахаад л нанчид зооглон бүтэн 5 хоног алга болж Кэт эзгүй говьд ханхай гэрт ганцаар гансарч нулимсандаа живтлээ уйлав. Хонгор үрээнд хамаг зовлонгоо тоочин ярилцахыг оролдоогч даанч тэр нь хүн биш адгуус болохоор хэл ойлгохгүй бүсгүй ганцаараа өглөж хөөрхий адгуус соотолцсон толгой хаялаад л зогсдог. Нөхрийгөө инхүү залбираад алга болчхоор Кэт 2 морио өглөө авч усалж оройд нь чөдөрлөнө. Нэг л мэдгээд тэнгис далаа мэд долиглон зэрэглээд говийг дэлхийн өөр хаач харшгүй гайхамшиг хэмээн биширсэндээ харамсаж хээгүү гүдэс Монгол эрийг хүмүүний дээд гэж шүтсэндээ дургу хурч эхэлсэн байлаа.
Анх хараад бүлтгэр хөөхөн бүжин химэн өхөөрдөж байсан хідэн ялах тоглон нус шүлсээ гойжуулсан бохир завааны туйл үзэгдэж сүрлэг бадрангуйн бэлэгдэл омголон догшин хээр морьд нь хазаж тангарсан аашны тулан болж төсөөлөгдөх болов. Монголд ганцаараа аялсан 2 сар эрхмээтэй нялхарсан 2-7 хоног нь аз жаргалаар бэлхэж өнгөрсөн бол сүүлийн 2-7 хоног тамийн ёроол дунсан хар өдрүүд болж хувирсан нь бэрх. Саул хийвэл урд хоолоороо орчихдог хідэн ингэнийхээ хойноос өнжөөгдөл явдаг. Тэр болгондоо шавхарын худгаар дайрсаар танилцсан дарай гих хүүхэн нэг өдөр гэрт бууж хуучилдсав. Түүний тарамгар хар нүдэнд нь илт өрөвдсөн харц тунраад далай давж ирээд хүний нутагт зүдэрч буй түүнийг ширтээд байгаа Кейт мэдрээд нүүр буруулж сууснаа өөрийн ирэхгүй уйлчглаа. Өөрөө ногоон тэгшээ химээх арчаагүй аригчин дарлуулж сальяа гэхээр 3 ялах хүүхдээ аваад хаачгаа мэдэхгүй мал ахын бүх ажлаа ганцаар хийж аригчин ирийн нэргүү болчихсон шаналж суугаа. Дарай бүсгүй хаа холын Америкаас ирээд бас нэгэн хачин хар юмд дарлуулж зовж эхэлсэн зовлон нэгтнээ дэндүү илгэмсүү тэрвэрч тэсгэлгүй дагаж уйлж нулимсаа асгаруулж өөрийн зовлонгоо дэлгэсэн нь өрөвдөлтэй. Би чамд үннийг нуулгүй хэлье. Эрхмээ бол хизээч засрахгүй эрхийн балаа өссөн хүн. Дээр нь манай тэгшээ шиг архины хамааралтай болчихсон. Сүүлийн 2 жил мөнхийн согтоо явж байгаа. Нялх нойтон хүүхэд цуулаагүй дээрээ бошуух явж үз. Гэхдээ Кейт дав хийлээ. Итгэж ядсан харцаар 4 литр ширтвэл хутлаа гэвэл хүмүүсээс асуу. Сумынхан бүгд хэлнэ гэж малчин хүүхэн үгээ батадгаад мөнөөхөл өрөвдсөн харцаараа өмнөөс ихцлэн ширтэж нулимс урсгасаар л. Энэ мэдээнээс болоод холын бүсгүй гутралд улам их автлаа. Эцтэй юм шиг түүний үеэлэгч Мелани аригчин хүнтэй суугаад бүтэн 3 жил махаа зулгаасны эцэс цаалж санаа амарсан. Алтаар өндөлдөг байлаач аригчин эртээ битгий суугаарай гэж захидаг. Бас нэг зүйл бол Кейт үхрийн базаар гал асаах гэж үсээ үнс нүрээ тортог болтол мөнгөнөж хөөтөө тоогоотоо өглөө өдөшгүй зууралдаж шүлс нь үргэлж унжиж байдаг. Хамарлууга хилээ хийгээд нусаа далаачдаг 7 бохир үнэний дэлэн шувтарч согтуу ирийн эзгүүгээр сахид суусаар нэгэн насыг барна гэхээс айдас хүрчгсэн суугаа. Алгирмаг ирэхээр нь эрхмээ сүүлийн 2 жил согтуу яваам уу? Донтолттой гэдэг нь үнэн үү? Гээд тулгаад асуудал царайнд хувьсгийгээд сүүлийн 2 жил уух дуртай болсон нь үнэ. Гэхдээ аригчин хүн биш, сайн залуу. Гэснэн нь үзэн харан багын найзаа өмөрч худлаа хэлж буй нэлт байсныг яалтай. Нөхөр нь хичнээн их гомдоож хит хоногоор согтуурч алга болж байгаач Кейт дарайгийн бушуухан яв гэсэн үгийг дагахыг хүссэнгүй гайхмаар. Яаж ч бодсон эрхмээ архины хамааралтай хүн биш гэж тэр дотроо өглөн уйлж суудаг боллоо. Ухаангүй согтчоод батаагаар хүргүүлж ирдэгч Меланигийн нөхөр Жон шиг агсам тавьж доромжилж дарамталдаггүй. Донтогчд өглөө босмогцоол архиа хааж эхэлдэг бол эрхмээ хөлсөө урстал ховоо татаж мал ахуйн ажиллаа хийж гимшсэн дүртэй дальдчиж унждаг. Архины нэгширсэн муухан үнрээсээ цээрлэж босмогцоо шүдээ 2-3 дахин удаан гихч нугаадаг. Уйлж унжиж гутарч гунж суухаар хайр сэтгэлийнхээ төлөө тэмцэх ёстой гэх бодол Кейтэд гинт төрлөө. Хамгийн том асуудал малчин эзэгтэй хийх ёстой олон ажлыг чаддаггүй дутагдлаа засж байгаа. Ямахаар сураад эхэлсэн тул явандаа бүгдийг чаддаг болно. Гал асаах, сүүх өөрүүлэх, борц нүдэх, гурил нухах, ааруул зүсэх, хорхоо аруул шахах гээд цөөн биш ажлыг сурсан. Дараагийн том асуудал бол харилцаан дах хүйтрэл. Хос ихэн үеийн халуухан янаглалаа бараг л мартчихсан суугаа. Яагаад үнийг залруулж болохгүй гэж химэн Кейт өөрөөсөө чанга гихч асуулаа. Түүний энэ үгийг сонссон юм шиг хөдөлгүүрийн дуу хөнгөнөн гадаа нь хүний хэрэгцээний бараг л бүх барааг ачсан 8-ачны тэрэг ирсэн нь гайхалтай. Худаг руу орж ирсэн хүний өрөө нийлсэн 60-70-аад тэмээ өөрийн сүргийн тэн хагас их баг хээр азрахтай 2 адууг усалж цамцаа нэвтэртэл хөлөрсөн эрхмээгийн дотор бүрзийнх нь өчүүхэн намжив. Ингэж хөлөрвөөс дотор засардаа гэж тэр мэднэ.
Түүнээс биш архиар засвал ахаад 5 хоног алга болж батаа дүүрүүлж ирэхэд тулна. Ховоо татангаа аймгаас үе үе ирдэг хүзөөгөө гамбаагийн ганцхан 8 ажны тэрэг гэрийн хаяанд зэгсэн удаад байгаад гайхаж очоод сэм нүдэ ирэмбэл мань хүн ганц гожин юм аргалын бүтээлэг доогуур нуучгаад явна да гэж бодсноо өөрийгөө загнаж гинт санаагаа орхилоо. 8 чин зэгсэн удаж хөдөлөхөд Кейт жимс ногоо баллонтой хийгээ базааж авчтээ гэж таалаа. Хариу бүрий болтол хідэн цагийн турш зогсоо чөлөөгүй ховоо татаж хүний тэмээдээс гадна өөрийн хэтэрхий олон адууга азаргаар нь цувуулан усалсаар шараач тайлж худгаач шавхсан залуу төмөр унаагаа унтрааж гэрлүүгээ шагаамагц дуу алдлаа. Батагийн хонь гаргахтаа тарган хаа тал сэр хувь гэж өгсний хавиргыг намталж шараад говьулаан лойл даршилсан байцаа тэргүүднэр хачирлаж гахаамтсан мах болгон хямыг нэмгэн зүсээд өргөс тэмхээр чимэглэн уран сэлбэр мэд донжтой тавглаж гүрж дараас Америк шарцыг ширээний төвд байрлуулсан нь тансаг зэрэглэлийн зоогийн газар гэж эндүүрэв. Матхар хөлтөө Монгол цоохор ширээг нь цасан цагаан бүтээлгээр бүтээж гоёлын туузаар чимгэлсэн нь танигдахын аргагүй. Зүүн орыг нь цоо шин торгомсог даваатай хүнжил дэвсгэртэй болгоод нефт гэрэлтсэн шаавай хөшгийг гоёлын осроор чимэн унинд тогтоож орны өмнөөр чамин хунаас гарган унжуулж эн тэндгүй тансаг үнэртлээ асаасан нь Лусын хааны лавиран гэлтэй. Хүзөөгөө гамбаагийн хөхтөргний бүрхүүлтэй твшинд зайг үжихээстэй бараан дотор ийм чамин зүйлс байдаг гэдгийг огтоос анзаардгүй явсандаа залуу мэл гайхлаа. Гэрлээд 10-атхан хонож би хос энэ үдэрш бал сар хэмээгчийг жинхэнэ утгаар нь тэмдэглэж халуухан учрав. Шаардснаас 3 тогтарсан эрхмээ дарснаас 2-нтоо шимж хүртсэн Кейт хоёрын тун таарч дэлхийн хөрсөн дээр биш Тэнгэрийн үүлнийх өвх мэд чингүүдэн бал бурмын таашаалыг эдлэн жаргав. Тийм тансаг зоогтой ийм тэнгэрлэг орчинд үлгэрийн дагин мэд гоо бүсгүйтэйгээ цоо шинээр учирч буй малчин залуу уучлаарай Кейт, би ахиж хизээч муухай аршлахгүй, бухимдахгүй, өглөхгүй, гашуу уусч годрахгүй, чамаага зовоохгүй хэмээн чин зүрхнээсээ амллаа. Үгэнд нь догдолж уярсан Кейт бие сул тавиад гүрч дарснаасаа яг л Монгол ирчүүд шиг хөвхийтэл хид хөнтөрчлөө. Эрхмээч бас хөөрөөд шаардснаасаа арай л хэтэрхий мэлтэлзүүлэн дүүргээд байтууртаа докторх зураа ялдан минхрийн хайрын үгийг үнэн сэтгэлээсээ ундруулж сов. Кейтийн санааг зовоосон хэцүү асуудал хэдхэн мөчийн дотор шийдэгдчих нь ид шид гэмээр. Саваа зад татан бисгийтэл буудах айраг мэд сэтгэл зүрх нь хөөрөн саагаж нанжтын азарган охигч хайрын халуун балыгч хитэрсэн өндөр тунгаар хүрсэн 2 амраг нэвтгэрэлцсэн дэгжин хөшгөний цаана гоёлын олон лааны хул шаргал гэрэлд дуг нойрондоо автсан нь энэ ертөнцийн хүмүүс бус Тэнгэрийн орны ханхуу бэлхүүс гоо дагнаа тэрэн амрилжээ гэлтэй үзэгдэх ажээ. Нанжтын гал насны дөл зүрхний түймэр хайрын халуун гээд юмд автсан хос хөнгөн тэрэг гитх мэд чимээг өнхрөн ирэх бүхэл их хингэрэг дэлдсэн ч сэрхээргүй. Таньдаг хүмүүс ирсэн болохоор банхар хуцаагүй нь бас нэг эз. Эрхмийн 2 эгч базаахгүй сураг дуулдуулаад буй отхон дүүгээ зорж гарахдаа алба ажилтай хүмүүс тул хагас бутан сайныг тааруулж ажлын өдрийн орой хотоос гараад шүнжин давхсаар өглөө ирцгээсэн нь энэ. Нэгд шавх харын худагт гар утасны сүлжээгүй 2 сүлжээгүйгээр далимдуулж гинт шалгая гэж зорьсон хэрэг байлаа. Кейт дарстаага хольж хатуу шаардснаас Монгол эрийн тунгаар 3 докторснаар зогсохгүй шөнийн 3 өнгөртөл янаг амаргийн халуун галыг дөрвөлзүүлсэн учраас гэрийн гадна хадаж буй эмэгтэй хүний их дуунаар манантаж дунаартан сэрээд гарч ирсэн биш 2 эгчийн галзуу мэд чарлаан дээр шар тос нэмчихлээ. Чармаа шалдан согтуу хүүхэн ирээ цэргүү говьж дайвахад зэвүүцэл хорслон эцсийн цэгтээ хүрсэн том баг 2 эгч уурандаа солиорч том хөргөн ах нь энэ бүхнийг харж чадахгүй нүрээ буруулангаа ууралсан 2-ыг чирч гудчиж мөрлөж түлхсээр ямартай ч холдуулах айдав. Том ихчээсээ айсандаа архин гарсан ч тархин манарсан хэвээр эрхмээ Кейтийг түлхэн гэртээ оруулсны төлөө 2 эгчийн уур дарагдана гэх биш.
Ир нөхөр нь байрч, даарч, ядгаж, тайдгаруулж, учирлаж гуйсан ч том игч гал гэрэл цамнаж чаралсаар л орилоныг хинж юу ч тогтоошгүй. Өглөө эрт ирээд эзгийн гал холомдтоо архитарсны шийл бохир аяг тавг хөглөрч эмсийн хүрээлэн мэд нэвт гэрэлтсэн хөшгөний цаана буруу эрхэлсэн отхон дүүн чармаа шалдан гуй хасаад илгсэн ирээ зэрэг хүүхэнтэй хөвтгийг харж айж чочсон эмэгтэй хүн ингэхээс өөр яах вэ? Хадам эгч нараа ирэхэд ийм эвгүй дүртэй угтсан Кейтийн айж имээх мэдрэмжэн сэрж ухаан нь ямартайч сэргэж ичиж бантаж суудал гэрийн гадна эцгийн гал голомтыг яаж бузарлаж байгаа эрхийн балаа вэ? Энэ чи ямар эмсийн хүрээл нүү? Яанхны газар уу? Ямар ирээ цэргүү бузар хөхөн бэ? Ийм бохир заван амтныг тэрч хөвтгээсээ ичхгүй байна уу? Гэх мэтээр ууран тесэрсэн хоёр эхнэрийн чиртэй чарлах дуу хазаар байгааг сонссон монгол хэлийг дэндүү сайн ойлгодог Америк бүсгүй хэрдхийн цочлоо. Энэ чинь эрхмээ бит хоёрын гэр бидтэй. Энэ хоёр хүн бидний гэрт урилах заллахгүй урьдчилж хилэлгүй ирдэг хин юм бэ? Хаалга тогшилгүй орж ирж хайртай хосын хувийн амьдралд халтдаг эзэн хаа юм уу? Гэхээс зөвүүн хуржглээ. Айлын танхихүү эгч нартайгаа ан ман үзэлцэж ихэнхдээ хэлэх үггүй болтол нь нам дарж чаддагч энэ удаа ийм онцгой байдалтай гардуулсан болохоор бантаад олигтой чанга дуурч чадсангүй. Том эгч бол эрхмийг бацдаг ганц хүн бөгөөд гэрэл эгчин загнаж зодож хүмүүжүүлсний ачаарал тэр өдий зэрэгтэй яваа. Зөвхөн аав ээж хоёртойгоо өссөн юм гэхэд өнөөдөр жинхэнэ утгаараа эрхийн балаа болчихсон явж чадхал байсан. Тийм учраас л отхон дүү том эгчээ чин сэтгэлээсээ хүндэлж битүүхэн имээдэг. Хайртай залуутайгаа уулзраа ололцож хүйтэрч ирсэн харилцаагаа халуухан болгочихлоо гэж баярлтал түүний эгчээд ой гутам муухай үгээр хэлүүлсэн Америк бүсгүй хадмуудтай тал засаж уучлал гуйхыг огтхонч хүссэнгүй. Уурандаа шатсан хүүхнүүд түүний үүргэвч гутал хувцсыг шинээр авсан тансаг хүнжил дээрийгч нэвт харагдсан гоёмсог хөшгийгч бүгдийг нь гарган шидлээ цээрлэн гараа гүйж буйг нь зэвүүцэн харав. Эрхмээ нэгчтэйгээ чанга орлон хэрэлдэж барилцаад авах нь холгүй уурлан тесэрч үүргэвч бусад зүйлсийг нь сэгсрээд буцааж оруулахыг ч бас ажиж нилээд зайдуу аяны эвхдэг сандалтаа шигдээд тайвшрах гэсэндээ нарийн энжүүр угсруулан асааж суулаа. Бүх насандаа уух архиа Монгол тунгаар нэг шөнө хүртчихсэн тул шаардаж байгаа гэдэг айхавтар. Хотын бодмол хүүхнүүд энүүхэнд бүтэн цагийн турш дүүтэйгээ хэрэлдэж шавхарын худгийн усыг цалигтал чарлаж байснаа уурандаа бахардаад тэрэгнийхээ хаалгыг эвдэртэл чанга хаагаад тоос татуулан одцгоосон ч Кейт цэнхэр утаа уугуулсан хിവэрэл суулаа. Тамхи татаж үзээгүй сураагүй болохоор утааг амандаа хэсэгхэн байлгаад буцааж үлээж буй хэрнээл толгой эргэж дотор муухаарсан нь саяхан авгаачуудын хэрүүр шиг ой гутам муухай. Асаасан энжүүраа шидэж зам нийлсэн жолооч говьд учирсан малчтад бэлэг болгохоор авсан тамхинасаа бүтэн хайрцгийг хий уугуулснаа мэдэж юу юугүй огчих гээд эвгүүцэд байх тул худаг руу очиж хүүтэн усаар толгой нүрээ шавшиж дотроо багч болов онгоолгов. Цаашид хэрхэх вэ гэдгээ тунгааж үлдэх үү явах уу гэдэгтээ эргэлзэж нойргүй хөргөөж хонсон бүсгүй өглөө эртлэн аяны үргэвчээ ганцаглаад зүүн хойд зүгт бүдэг зам гарган ухсгийн хурдаллаа. Тэр явандаа панц дамшиг хөлсний малчинтай болоод нөхөртөөгөө хамт Америк Монголын хооронд ирж буцдаг амьдралтай болно гэх сайхан мөрөөдөл давтаж эхэлж байсан нь замхарч буй энэ. Гэрийн гадна болон худаг дээр нарны зайгаар тижээгддэг хоёр хөдөлгөөнтэй камер зоочход хөлсний малчныхаа ажлыг Нью-Йоркоос бүрэн хянах боломжтой гэж санаанд нь багтаж бодож төлөвлөөд л суусан юм. Үүрээр босоод аянд бэлдэж эхлэхэд нь эрхмээ битгий яваач гэж ятгаж сүулдээ сөгдөж гуйсан ч үгүй гэх шийдмэг хариулт сонссон. Хамт явж унаанд суулгаж өгөө гэхэд чи бид хоёрын зам үүрд нийлэхгүй болсон гэд хавтуулаагүй. Говийн халуунд төв хүртэл 40 км явган алхна гэдэг хэцүү. Унаагаар очоод гуанзны айлд үлдээ гэх гуйлтыг зөвшөөрөё гэж шийдээд эрхмийн улаан мотоциклд сүүлчийн удаа мордсон нь энэ.
Бүсгүй хурдаа хасаж богинохон хугацаанд жаргасан бас зовсон тан цагаан гэрлөө эргэн хаартал хадам хичийн уурлан чарлах хахир хоолой сонсогдох шиг болж зүрх зүсэгдэн нулимс бөмбөрлөө. Хүний хэрэгт хошууд өрхийг байх ёстой зүйл гэж үздэг, хувь хүний эрхэм зүйлийг тоохчгүй уландаа дэвсэлдэг, бүдүүлэг соёлгүй энэ хүмүүсийг үзэн ядаж байна хэмээн шөнөөс хойш хэддэх удаагаач дотроо хашгирсан бүү мэд. Түүнийг бушуух яв гэх шиг төв зам дээр гуанзанд хүрмэгц хотын унаа таарч нөгөөдөр өглөө нь буц гонгоцонд сууж байсан нь гэрлэх шийдвэр гаргасан шигэ хэтэрхий төргөн. Замдаа нэг унтаад Нью-Йоркта буусан бүсгүй эрдмийн ажлаа технологийн зуун дах нүүдэлчит сэдвээр хийж эхэлсэн байснаа өөрчлөх бодол төрснөө удирдагчдаа хэлчихсэн суулаа. Бүтэн жил монголоор өвчөөлж монгол хэлийг дэндүү түргэн сураад Монголын түүх, газар зүй, байгалийн тухай ном хэвлэлийг авдраар нь цуглуулсан дайчин судлаач бүсгүйг өвгөн профессор Мэл гайхсан харцаар удтал ширтлээ. Ирхмээ хайртай бүсгүйгээ явуулж хаад тисч сууж чадсангүй. Буцаад ирхвээ гэж хий гордон зүүн хойд зүг зураах бүдэг замыг ширтэн мэлэрч байснаа портро асан ухаангүй давхлаа. Тэргээ салгачих шахам төв зам руу ирэхдээ гуанзанд уйлаад сууж байгаа гэж гордтол үгүй болж таарч залуугийн дотор хоос оргиод явчихлаа. Цээж дүүрэн гунигтай буцаж сажилж ирээд модон орон дээрээ унаад өдөржин санаа алдаж хэвтэв. Игч минь ууралсандаа л муухай үг хэлчихсэн гэж өчнөө тайлбарласан ч Кэт сонсхийг хүсэхгүй нулимс асгаруулсаар л байсан юм. Энэ бол хайртай эцгийн минь гал голомт тэгээд илгээд учирлахыг оролдсон биш, харь бүсгийн уурыг бүр тесэлчихсэн. Бид хоёрын хайрыг чи эд юмсаасаа дорд боддог гэж үү хэмээн байдаг чадлаараа хашгирсан. Орой 7 үнэн зэлэн дээрээ ирээд мөрөлдөхөд гинт сэхээ ороод хідэн туглаа тууж ирж уямшаа болсноо санаад хувингаа барин гарсан ч сүүгээр би яах вүлээ дээ. Хөөрүүлсэн халуун сүнд ухаангүй дуртай Кэт минь байхгүй гэж бодхоос гонж хідэн туглаа тавиад хөхүүлчихлээ. Зүгээр хэвтэх тусам улам бодогдох тул ахын аарсаар ажиллаа хийж завгүй гэвэл гунгаа умартнаа гэж гордоод худаг руу очоод хүний тэмээ өөрийн олон адуугаа усалж зай завсаргүй ховоод татсан ч тархинаас нь бараа манан салахгүй хിവэрэл. Үдэш гэртээ ирээд хотон чон орж байсан ч салахгүй шимтэн үзэх ганц зүйл бөхөө үзэх гэтэл төвлөрч чадахгүй минэрлээ. Шүн дунд унтахаар хажуултал харь холоос зөвхөн ирхмэг л гэж ирээд айгам халуун говьд дотортой тэрлэг хүчээр өмсөж хөлсөө нэвтэртэл халууцсан зөвдөрч зөвхөн түүнд тоогдохын тулд малчин эмэгтэй хэцүү ажлуудыг сурах гэж үйлээ үзэж бүх зүрх сэтгэлээ зөвхөн түүнд л зориулж байсан ялтам хөөрхөн ааштай гоо үзэсгэлэнт бүсгүйн дүр төрх нүдний өмнө тодорсоор л байв. Би гэдэг эрхийн мангар хорвоогийн хамгийн гоо үзэсгэлэнтэй хамгийн ялтам хөөрхөн ааштай охинтой учирсан гэдгээ даанч мэдсэнгүй дээ. Хэдэр ёдор аашилж түүнийг яасан ч их гомдоож байсан юм битээ. Химэн өнгөрсөн хойно нь харуусав. Тэнгэр бурхан намайг хараад хүмүүний дээдтэй учруулсан байтал тэнийг би мэдсэнгүү дээ. Химэн дотогшоо нулимс асгаруулan эргэж хөрвөөн тэлжиллээ. Харамгц хайрлсан, ханиламгц хаягдсан амраг хонгороо санаж гансарсан залуу нанчтад улам даамаа автав. Элийн ус, хөх шанд, үзүүр худаг түүнээс ч цааш тэнэж дэлхийг онож гიშгэхгүй гуйвтлаа, дэнжээ ялгаж танихгүй дайвтлаас огтож хаа хамаагүй нам унахаар гунига төрзөөр мартна. Түүнийг нутгийн ирчүүл дүнс ирхмээ гэдэг болоод буйг дуулсан ч тоохгүй. Таг дуугүй дүнсэж явдаг болсон учраас ийм нэр өгсөн гэдг нь мэдээж. Архин гараагүй үлхийсэн залуу өглөө өндийнхөөр гэр орон үхэр хоныг минь харж ханддаг жуужаа цэрмаа байхгүй харихаас болохгүй гэж бодогдогч тэр минь үгүй хойно гэр орон мал хөрөнгө ямар хэрэгтэй юм гэж адарна. Үүнээс болоод зурсгийн харвах од шиг хоромхон гэлсгийгээд өнгөрсөн хайраа санаж лусын дагин шиг үзэгсэлэнд гадаад бүсгүй нүдэнд үзэгдээд эхлэхээр нанжтад нам согтож байж л мартах цоор ганц гарц биег хүлээн зөвшөөрдөг.
Кейт минь явчихсан. Би ойр ганцаар хоцорсон. Бид хоёр хизээж уулзраа олохгүй гэх шаналгаа гавл руу нь үе олон хадаасыг алхаар цохон шигтгээд байгаа юм шиг л өвтгөн. Игч нартаа гомдмоор явж бодоод үзэхээр тэдэнд буруу байхгүй. Дүүгээ тийм байдалтай хэвтгийг харсан ямар ч ихч уурлаж чарлах нь зүүн хэрэг. Шин биер галголомтод нь ирээ цэргүүгүйж ирээд чармай шалдан шаал согтоо байгааг харсан ямар ч хадам твчихгүй. Нүрийг нь сэг болтол маажаад нүдийг нь тэн болтол цохоогүй зол. Ингээд бодохоор Кейт эрхмээ хоёр хизээч биенээ үл ойлгох тис ондоо ертөнцийн хүмүүс. Мориноосоо унсан бололтой хээр ганцаар унтаж байснаа гинт сэрсэн эрхэм өндийж хараад хөх шанднаас зүүн тийш нилээ зайтай дээр үед хүн тавьдаг байсан гэгддэг дэвсэгт хонсноо мэдэж цочив. Гэвч имэйл нь хазаасан ч тоохгүй эзнээ бараадан тачир ногоо хазалж би архины хээрээ хараад санаа амарчглаа. Бидэрт хонгор үрээтэй ижилсүүлээд адуунд нь тавьсан зээрдээс илүү номхон энэ хүлгээ эрххүү архинд талхидаг бөгөөд эзний ойчгоор тэндээ зогсож байдаг таатай адгуус. Согтуу нисч байж өхнээ гэд бата найз нь түүний төмөр морийг журамлсан учраас амьд мориор архин шогшдог болсон нь. Энэхнийг бодож хэсэгхэн сатаарсан ч мөнөөхөл гээд санаанд нь орсноос сэтгэл дэнсэлж хэсэг зуур уймрал давтснаа зүүд мэд хажин богино учрлаа мартатлаа согтмоор санагдаж архины хээрийнхээ имэйлийг заасч олмыг чангалж мордоод хөх шандны зүгт хатрууллаа. Панц дамбинд буугаад хоёр дахь лонхт нэрмлээ сөгнөж суутал ам амгаа түүн рүү яжтай харснаа. Хайрын сайхан залуу, харин шалдан хүүхнээ санаад гал зурлаа л да. Ингэж өдөөд гурвын дундаа ахин буулгууллаа. Дамгуй харин энэ удаа эрхмийг хөөсөнгүй төөх хаш саруултаа гаансаа зуугаад чимээгүй суугаад л байхан сонио. Ам хочод хамрын цусаа арилгахаар гэрээс гараад амандаа бовтнон хий зүгхийг тоож сонсохчгүй. Ахын чиний насан дээр байсан бол хідэн ногоон цаас өвөртлөөд Америк руу нисчихсэн байхсан. Ондоо хилийн бүсгүйгээж олоод онигор нүдээж баясгаад маадгар хүн буцаж ирж байгаа да. Ингэж хатгахт нь согтуу эрхмээ энэ үгэн дотор ямар давхар санаа бийг тунгааж дийлсэнгүй. Хөлчөөрч дунаарцсан тархинд нь тгий байз эцхийн буян хідэн мал байхад юундаа хотоохов гэх бодол харавлаа. Ярэ цааш лавширч аажимдаа эцсийн гогцоондоо хурж панзыг бүтэн жилийн турш уугахгүй шалахт нь 100 саяарч өгөхгүй гэж гидийж буй баг халуун химээгч үрээгээ бэлэн тавьд өгөлцөж авалцахаар тохироо хийж суугаага бүр түүр мэдэж далайн цаад тал руу элбэг нисчгээд ирэх мөнгө гэж минэрч манаран суулаа. Панц дамб харин энэ бол зайл биш ээ. Чин сэтгэлийн тус гэж өөрийгөө зөвтгөж байлаа. Харийн бүсгүйгээ олж ирэхгүй бол энэ хүүхэд баларнаа гэж тэр гэргийдээч орж гарсан хүмүүст ч байнга өглөж суугаа. Аман айхавтар ангаж сэрсэн залуу орны өмнө цийдэн бүүхэл хар ус байхгүй гэж санаад хатавчин дах 40 рүүгээ очихоор өндийхтөө сандал дээр тавьсан тэрэлж ундааг тохиолдож унгаад мэл гайхлаа. Тэгтэл гадаа хүмүүс ярилцах шиг. Шуулттай хаяагаар харуул том игчин тугал уйж хүргээ ах нь гадуур хундуу сундоо хаялсан элдв зүйлсийг имхэлж байгаа харагдана. Ахаад л хэрүүл хийж гай тарихаар ирээ юу гэхээс хөмсгөө зангидан ууртаа гартал өмнөөс ээж нь нухацтай иргэн харж эрххүү бандсандаа таг хүршлөө. Эрхмийг өмнөхөөсөө илүү даамай гударч мөнхийн хөлчөө явдаг болж баларч байгаа тухай хэл мэдээг нутгийн авгаачуул уцтаж дуулгасан учраас ээж нь том хөргнээ дайжлаад давхиж ирсэн нь. Том игч нь нөхөртөөгөө буцаж төрүүлсийнхэн задраад байгаа эрх үрээ харж үлдсэн биш сархтаа хумж журамд орхоос өөр замгүй боллоо. Гэхдээ л яаж зүгээр аахав. Игчийн хөхат алга болчихлоо. Номхон зэрттэй хідэн морь урагшаа талын цайр гатлаад талисан байна гин гих мэтээр худлаа хэлж хор долоож алга болоод багын найзтай чихтүүлж бүтэн өдөржин бүрзийж хөвтөөд орзойсон хачим гэртээ салгалж ирэхдээ ээжтэй хөхатаа олоод тэмээнд нийлүүлчихлээ гэж худлаа хэлнэ. Арх сайн уулаа гэд тархин дах дурсамжаа ор мөргүй арилгачих биш. Кейтигээ санахгүй
өдөр хоног цаг мөч гэж үгүй. Гуниг нь улмал гүнзгий ирж таг доогүй дүнсийж адуу тэмээндээ явах нэрээр хээр хөдөө цагийг барна. Айл хэсэж арх уухаар уцаар мэдээ очичхоод байх тул гуанзны алиудаас том шилтэй юм худалдаж аваад хээр уудаг боллоо. Би гэдэг хүн ганцаараа уугаад донтолтын дээд зэрэг рүүгээ дэвшээд арх химээгч эдээндээ бүр төгсөрлөө гэж гутрана. Гэлээч зогсож чадахгүй. Харин гэртээ өнжих үедээ худгаас аргамжаатай мэт эргэсэж хүний өөрийн адуу тэмээ усалж үдэш болгоно. Эр ганц хүүгээ дагаад хөөхий бумаа хөгшин инлэн давтаж буцаад айл болсон жуужаагүйтай энэ хүүхдийг яах вэ гэж ярилцаж санаа зовооно. Нутаг усныхныг хэлж ярьж буйгаар хүүгийнх нь хийж байгаа бүх зүйл бүтэлгүй. Төрсөн үрээ хичнээн өмөөрлөөж олны үг үнэн болохыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Сайн эцгийн өв хурдны удамтай 180 адуутай хэрнээ 2 атаар ганц муу үрээ авсан нь яаж ч бодсон бүтлгүй хүний хийх 8. Согтсондоо л ийм юм хийсэн гэдг нь мэдээж. Бас говьд төөрсөн хазгаа хилтэй хүүхэн дагуулж ирснээ хэдхэн хоноод гэрлэлтэд батлуулсан нь сум даяарыг шуугуулж эрхийн балаа хүүгийн хийдэл мөнөөсөө мөн гисгээж амтай бүхэн элэг дог болгож байгаа. Одоо шар хүүхэн нь хаяад явж гинэ. 10 хонолгүй суулсан улс 7 хонолгүй салалгүй яах вэ гэж шаалж буй. Хүмүүсийн ярих нь ч дүүрч хүүгийн цаг үргэлж дүнбийж яваа нь ээжд нь үнэнхүү инлэнтэй. Заримдаа муухан минь ингэж битүү шаналж завж байхаар архиа ууж орилж чарлаж дотроо бугалчгаад байгаа хар юма зад татаасай гэж хүртэл бодохдоо тулсан суун. Ээжийн дуугүй суухгүй. Хүүгийнхээ аяыг харж байснаа элдв санаа хэлж тал засахыг оролдоно. Миний хөө хөдөө гандаж суухаар хотод очиж сургуульдаа сур. Тэхүү эрхмээ таг. Их чи чинь зөв шүү. Тийм хачин хүүхэн гэртээ авчирдаг чинь буруу шүү дээ. Бас л дуугүй. Ингэж үргэлж дүн бивэл удахгүй гал зуран шүү. Хүүн таг хിവэрэл. Ийхүү хэдэрлээ цуучгаар нь уурлаж үзэн, татаж чангааж, сэгсэрч угзарч үзэн нэмэргүй. Эцэст нь тэсэлгүй уйлахаар эрх биш өрн нэмгэсэндээ ээжигээ ингэртэй тэрврээд нулимсыг нь арчаад л суух. Ээж нь шавхарын зүүн хажуу дээр байх дөрвөлжин хад руу очоод уцаар ярьж уудна. Гар утасны сүлжээ орж ирдэг цор ганц цэгээс энэ хэцүү хүнийг яах вэ гэж эгч нартай зөвлөж буй хэрэг. Заримдаа тэмээ малын ирлэр яваад буцаж буй хүмүүсийн унаанд дайгдаад сайн сүлжээтэй далтын худаг руу очиж мессенжерт орж огттойгоо нүрээ харж гэр бүлийн хурал хийн. Хар улсад 5 жил суусан дунд охин номин дөнгөж танилцсан залуу хоос хувцастайгаа унтцгаах уу? Та хоёр бодооч гээд дүүгээ өмөөрөгч үүнийг том игч яагаад ч ойлгохгүй хорсол зэвүү цалгисан муу үгээр Америк хүүхнийг булаад эхэлдэг. Ааштай гэрлийг бодвол айдуу номин альваад ухаантай ханддаг гэж ээж дотроо бодон байж жичтэй холбогдож хэрхийг хилэлцтэл яах аргагүй дунд охины зөвөө гэж ээжэд мэдрэгдээд эхэллээ. Тэгээд ч думаах байн багын найз хуучин цагт эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга явсан тогтоо эмэгтэй хөх шанданд нутгалдаг нь тана эрхмээ тэр бүсгүйтэй анх уучраад арх дарсны тухай бодхоож болчихсон. Нүдэн гэрэлтчихсэн явсан. Би ээжигээ зовоохоо одоо л болох нь гэж баярлсан. Химээ хэлснийг нь ч бас бодлоо. Нухацтай бодол тээж харьсан ижээ адуундаа явж хонуудаар алга болоод ирсэн хидэр хүүдээ борцтой бодоотаа цайж ханаж хөлдөн суухаар зугуухан дөхөж ээжийн хуумгаа үгэн давтаад тэр хүнийг ирээгүй ичхүүргүй гэж буруу ойлгож явжээ. Миний хүү тэр охиныхаа араас яв гэж хэлтэл хүүн сэртгийлээ. Эр улс 8 буцах муухай гэдгийм. Панц дамбад баг халуун үрээгээ өгнө гэснээрээ өг. Зардал хийчих гэлээ. Эрхмийн нүдэнд энэ олон хоногт анхудаага гэрэл гэлсхийгийг үзсэн ээж нь мөчийн төдий баярлсан ч буцаад л хүүгийн харц гөлийгөөд ширдэгнийхээ ширтээд суучглаа. Орой жонгоо ятгаж сүулдэ уйлж айлгавал хүүн ээж мэндэ хадам игчтэй тийм уухагаар зөвхөлсөн хүний бодол санаа эргэн гэж байх уу? Яах вэ? Надтай буцаад нийллээ гэж саний. Тэгтэл цагаан сар бүрээр галзуу гэрэлтэй очиж золгох болно үсттэй гэж асуухт нь хэлэх үг олдсонгүй. Ингэсэн ч яв гэж тулгасаар л байлаа.
Шүн нойр хулжаад эргэж хөрвөөж хэвтэхдээ ир ганц өрөө өрөвцөөрөл. Яаж яваад ирэх хүү минь хал уцхаараа хаа дуртай газраа нүцгэлдэг, хал уурхаараа хадмынхаа гэр царахад зоогolдог, дураараа дэнтсэн харь улсын хүүхэнтэй учирчдаг байна. Хизээ хийсэн өвлийн өрөвдөө химэн шанлав. Хүүч бас сэрүүн гунж хөвтэн тооноор буух тэргэл сарны гэрэлд үзэгдсээрэл бумаагай тэсгэлгүй мэгшүүлж орондоо уйлах муу ёргээд төвчээ гítэл чадахгүй удтал асгаруулж хөвтлээ. Хүүн мэдээдэл байгаа бололтой ч босч ирсэнгүй. Зогсож үл чадан ихэр татуулж байтал ээжээ битгий уйлал да. Хүүн тэр хүний араас явъя да гэж хэлэхэд улам чанга уйлан хүүгээ тэрж аажмаар мэгшгэн холцоор тайвширч урт амсгаа авлаа. Кэт дэлхийн сая хүн очихсон гэж насаараа мөрөөддөг Нью-Йорк хоттой ирээд Монгол малчин залууг дорхноо мартна гэж сансан нь худлаа болов. Midtown-д байх Stage 48 Dancing Club-аас эхлээд Манхэттны Crown Bar-ыг хүртэл шөнө бүр ондоо газар очиж хуучин найзуудтайгаа балай авч хөлсөө гартал цавхчиж ухаанаа алттал коктейл шимж байгаач эрхмээ ердөө санаа бодлоос нь салахгүй. Өглөөн түншгээ бүрзийтлээ шартад сэрээд мөстөө ус залглахдаа ихэн усны баян бүрдийн тагнах хагтаашсан хүйтэн аршааныг санчхна. Асар богинохон хугацаанд ханилсан малчин нөхөршгэ хөлсөө гартал ажил хийе гэд фитнес руу ороод усан хулган болтлоо гүйлтийн цам дээр шогштогч хязгааргүй цэнхэрдэг говийг ширтэн сэтгэл гийж шавхаарууд хідэнтэй гүйж гардагтай нь жишгийн аргагүй. Яагаад би дэлгэцээр хадгалсан эрхмийн ичингүрэн нэмсэглэгт өрийг харах тусам хайр хүрнэ. Яагаад би түүнд хайртай юм бэ? Ингэж өөрөөсөө байсгээд л асууна. Үүний шалтгаан нь юу вэ гэд эргцүүлэхээр Кэтийг чин сэтгэлээсээ халамжилдаг нь сониуч гинхэн харцсан хийгүү хинэггүй байдал нь хидэр ядар зан нь бүгд хиймэл биш үнэн байсны хажээ. Их хотын хүүхнүүдийг соронц мэд татдаг ирчүүдийг тэр дэндүү сайн мэднэ. Хиймэл цайралттай цагаан шүдээ яраалхан нэмсгэлхэнч, хонгор минь химэн дуудаханч, тавгандах өөдөсгөн махаас ирээдэн өчүүхнэр огтлон өмгөхөнч бүгд хиймэл. Үүл борооны ажиллаа хийхдээ yes хэмээн найланхаа дуалддаг ч хүртэл тавилттай гэдгийг эрхмээтэй учирсан шөнүүдэд ясандаа тултал мэдэрсэн болохоо түүнээс нэгэнт салжсан хойноо л ойлгосон. Монголын говьд хинж хаашаач яардаггүй дэндүү сайхан сүйтэй час халуун цайгаа дүүрэн аяглаад л чимээтэй хоржигнуулан сороод л салхицсан тэмээ алдсан адуу гэд эцэс төгсгөлгүй хуучаа хөөрөөд налайж суух хэдийдээ мал нь өсөж хин тэдний өмнөөс ажлыг нь хийдгийн бүүн мэд. Энэ мэд амьдралд Кэт зүрх сэтгэлээсээ дурлаж их амар амгаланг нь амтлах тусам сэтгэл огштой гэдгээ Нью-Йоркийн гудамжаар өглөө шахацалдан ажилдаа яарах үе олон хүнийг харж давчдах бүрдээ улам гүнзгий мэдэрч байгаа. Ямар ч амтлагчгүй усанд чансан тарган мах амтрахах хүсэл төрөөд нэртэй дэлгүүрээс хамгийн үнэтэйг нь сонгоор чантал говийн хоньны тостаасан махны амтанд ядахтаа дөгчөж очоогүй. Кэт хормхон зуурт ухаангүй дурлсан залуу руугаа буцаад очиход бэлэн болж муухай ааштай хадмэгч нараас хол зөвхөн түүнтэйгээ л амьдрыг их мөрөөдөлд автан орчноосоо тасарна. Тэгснээ гинтхэн 180 хэм эргэж тэр залуу руу буцаж очиж сонсхоос зэвүү хүрэн муухай үгээр зүгсэн хадмэгч нарын өмнө толгой гудаахгүй гэдэл богшдог. Монголын говь мундсан биш заавал эрхмийн нутаг руу яваад яах юм? Эртний туйлсад бичигдсэн 33 говийн алинд нь ч очсон намайг хөөхгүй. Харин ч тусархуу зон нь баяртай ухтан хэмээн Кэт дотроо яргаж үзнэ. Гэрэлсний дөнгөж 11 дэх хоног дээрээ л арх хайгаад явчихсан донтолттой залуу зовоонуул гэхээс жаргаахгүй гэж өөрийгөө загнана. 5 хоног архитаад ирэхдээ хэр тоосондоо дарагдаад амнаасаа ой гутам муухай нэгширсэн арх үнэртүүлж ирснийг нь санаж өөрийгөө хүчлэн Монгол залууг үзэн ядах ёстой хэмээн дотроо хашгирдаг. Гэвч доорхноо бууж өгөөд эрхмээ минь би чамгүйгээр амьдарч чадахгүй. Зах хязгаар нь үл үзэгдэн тэнгис далай мэд мэрэлцэн зэрэглээд говьд чинь би хайртай хэмээн дотроо өглөж суух.
Буцаад л түүнийг их хүсч мөрөөдөөд анх учрахтаа өөрийн мэдээлгүй ширтээд харц мөргөлдөн ичиж улааж байсныг нь нүдэндээ дүрслээд эхэлдэг. Үүрээ эвдүүлсэн шоргоолч шиг олон хүн зай завсаргүй чихэлдсэн хотоо харж амьсгал бачимдах тусмаа эргэн тойрон хараа хүрэх газарт барилга байшин бүхэл нэг ч хүн амтан үзэгддэггүй цэлгэр говьд харсан зүгтээ дураараа давхих шиг гайхамшиг үгийг хүлээн зөвшөөрнө. Кэт говьгүй, эрхэмгүй амьдарч чадахгүй гэдгээ мэдэж дэндүү гүнзгий гонигт автаж буйгаа мэдэрдэг. Гэвч хайрттай буцаад очиё гэд тустаас шийдчихэж чадахгүй. Хэд хоног ширэнгэн төөрөөд сураг чимээгүй алга болчихсон судлаач бүсгүй нь гинт ирээд эрдмийн ажлын сэдвээ өөрчлөхөө боллоо гэж хэлэхэд өвгөн багш тааламжтай толгойд оглоо. Кэт судалгааны материалуудаа цэгцлэн завгүй байхыг хичээгч алхам тутамд эрхмийг нь санагдуулсан амттай дурсамжийг нь сэдрээсэн баримтууд гарч ирээд ажлаа мартаад гүйвэрчгсэн сум. Монгол залууг тэр галзуурчлаа санаж байлаа. Их сургуулийн олон улсын харилцааны ангийн оюутан явсан эрхмээ гадаадын нислэгт самгаартахгүй гэж бардам байсан ч үжингийн хэлснээр хөдөөний балаа болсноо дөнгөжүүл замын ихэнд мэдсэн нь уур хүрмээр. Металл зүйлсээ сагсанд хий гэснийг нь дуулалгүй уймраа өвгөн шиг аан гэж асууж мөнгнаад гар утас тэлээ мэтээ гаргаж тавиад мэдрэгчтэй хаалганы дотор гартал дохиолол чииртэй чарлаж учир зүггүй сандарлаа. Хамгаалагч гэмт хэрэгтэн шиг хоёр гар үргүүлж зогсоогоод сух салтааг нь мэдрэгчээр шалгаж эхлэхэд менчитлээ ичиж хөлсөн ихэн усны аршаан шиг сад тавин урссан хэцүү. Зүүн хөлийн шилбэндээ зүүсэн мөнгөн гинжтэй тарваны шагаагаа таг марцсан байжээ. Хамгаалалтын ажилтан царайлаг бүсгүй танхи хүүхдийн домын зөвлөлттэй эрийг шоолж нүрээ жишүүлэн мушээсэн нь түүнийг улам хичээснийг яалтай. Хөдөөний өвгөн онгоцонд ч хөгөөж хэрлээ. Морь харахаар ариун цэврийн өрөөнд ороод гарч ирэхдээ чигээ алдаж буруу тийш салгалаад нэгдүгээр зэрэглэл рүү төөрөөд орчихсон хэрнээ суудлаа хайн манаргаж үйлчлэгч бүсгүйгээр хөтлүүлэн буцаж ирэхдээ ахаад л ичсэндээ менчитлээ улааж хөлсөө асгаруулсан нь түүний хувьд инээд биш ханиад. Ядахад хэдэн жил огт өмсөөгүй Европ хувцас хоос оргиод тал бүрээс сийгээд нүцгэн яваа юм шиг л оргих нь эвгүй. Онгоц сэлгсэн нисэх буудал золтой л төөрөөд үлдчихсэнгүй. Нью-Йоркод харин толгоон эргээ гарчихсан дог ир буула. Кэт Instagram, Twitter хаягта эрхмийг нэвтрүүлэхгүй хорчсон болохоор хайлтад гарч ирэхгүйч Монгол аран шингаа гаргаж хормын дотор шинэ хаяг нээгээд л хайж удсан бүсгүйгээ дор нь олжчихсан нь адтай. Тэр Кэтийн Instagram-аар биш ихэн ус, шавхаар, хөх хөтөл, элийн ус гээд төрлөх нутгаараа аялж сэтгэл уйсан удаан суулаа. Төрлөх ус шанданд нь хараа хүрэх уудам говьд нь очсон зургуудаараа Америк бүсгүй гангарах дуртайнд сэтгэлд дулаахан. Гадаад хүний нүдээр говийн уран ганган байгалыг дуранд буулгахсныг үзэх үед улайсам халуунаар зулаа дээрээс төөнөх шиг, орилоо шар ингэн урд динжээс гунгнах шиг, шавх харын орой жин үдийн зэрэглээнд хит тасран давлгаалах шиг оргон сэтгэл огшоож би ийм л нутагтай хүн шүү дээ гэх омогшил төрөв. Говьд минь чин зүрхнээсээ хайртай тэр бүсгүйг яг л ийм халуун хайраар нь насан туршид нь хайрлая гэж бодогдон зүрх булгалж сэтгэл уйсан нь сайхан. Хонгор үрээг нь тэврэн илбэж зогсоо бүр үнсэж буй селфи дэндүү олон нь сэтгэл догтлуулах ажээ. Эрхмээ Кэтийг Рочестерийн их сургуульд харьяатай гэдгийг цахим хуудаснаас нь олсон ч одоо буцхонгоцсон суучихсан гоник дүүрнүүдтэй нисж явна. Кэтийг оюутан биш, тентхийн судалгааны хүрээлэнгийн ажилтан болохыг мэдээд мэл гайхаж зогсдол нэг бүсгүй эрхмийг таниад "Чи Кэтийн судалгааны объект Монгол залуу байна штэ. Чамайг ураа юу?" гэж коридор дүүрэн хашгираад өөрийгөө Кэтийн мэрэгжил нэг найз Лесли гэж танилцуулж сэтгэл хөдлөлтөө яриад илгэхэд нь эрхмээ таг дуугүй хөмсгөө зангидаж Америк хүүхнийг эвгүй байдалд оруулсан. Объект гэх энэ муухай үгнээс болоод л хүмүүнлэгийн ухааны сургуулийн дэрэгдэх судалгааны хүрээлэн рүү очсон Монгол залуугийн уур тесэрч шууд л буцаад нисчихсэн нь энэ. Кэт Смит хэмээх чинь жирийн нэгэн жуйлчин бүсгүй биш.
технологийн 100 дахь нүүдэлчид сэдвээр эрдмийн зэрэг горилох судалгаа хийж буй магистр цолтой судлаач том хүн болж таарснаар барахгүй мэрэгжил нэгтэндээ эрхмийг хайртай залууга биш зүгээр л нэг объект гэж хэлсэн нь дургүй хүрмээр. Бас би эрдэмтэн хүн учраас энэ олон гэрэл зургуудыг дараад байгаа гэж тэр нэг ч удаа хэлээгүй. iPad-та гар залгаад шүн дунд өнгөртөл сууж юм бичгтээ судалгааны ажлаа хийж байна гэх үннээ нуусан. Энэ бүхнийг бодхоос л залуугийн уушиг сагсааж уур нь буцалж аваа. Малчин Сүхбатын эрхэн бол судлаач эрдэмтэн Кейт Смитийн хувьд хайртай залуу нь огт биш, ердөөл туршлагын тулаа байжээ гэх бухимдал төрснөөс жуужаа шиг зэвээ зүстэй шалдан шулам гээд хараал урсчихсан онгоцны суудал тогтож ядан ухалцаж суугааг яалтай. Онгоцны үйлчлэгч зэгзгэр бүсгүйг эрэхтэн жижиг шилтэй виски авсан залуу Монгол маягаар ганцхан хүнтөртөл дотор халуу ойргууллаа. Үйлчлэгч нэмж өгөхгүй гэхээр нь Монгол араншингаа ахин хэрэглэж хүүрүүгээ очоод буцаж байна хэмээн яриаг өөрөө өрнүүлсэн арын суудлын эмээ өвөө хоёрын хувийг ахуулаад ахин 2 удаа хөвхийлгсэн биш дунаартаад л явчих нь аятайхан. Гэхдээ аятай гэхээсээ илүүтэй хатуу сарахад гуньгийг улам хөвсөлзүүлсэн нь шаналнтай. Өвөр Монгол руу явж очоод Аршаагийн говьд ч юм уу, Сүндийн талд ч юм уу бас нэг малчин бор залууг туршлагын тулаа болгочихсон яваа Кейт Смит гих ирээгүй хүүхэнд агсам тавьмаар бодогдно. Хүрээлэнгийн мэдээллийн ажилтан говийн өвгөч шиг хүрэн бор арьстай торомгор хүүхэн Кейт Хятад руу ниссэн. Тентхийн цөлд 2 жилийн хугацаатай судалгааны ажилдаа байгаа хэмээсэн. Гэхдээ Бээжингийн тийз бичүүлж нисээд цааш газраар аялсныг торомгор бүсгүй сонсоогүй учраас Хятад гэж андуурлаа гэдгийг мань хүн хаанаасаа мэдэх вүлээ. Ингээд мэл гайхаж зогсдол гай таарч Лесли гихч найз нь мань хүнийг таниад Кейт түүнийг зүгээр л нэг объект гэж танилцуулсныг хэлж улаан гал руу бензин цацсан. Энэ нь Кейт Монголоос дөнгөж ирээд дэлгэц дүүрэн мишээсэн эрхмийн зураг руу ууртаа ширтэж суухт нь Лесли ирээд энэ хинбэ гэж асуусных. Кейт уурандаа л тэгээд хэлчихсэн. Дараа нь залруулах ёстойгоо ч таг марцсан. Залрууллаа гээд үгүй миний хайртай залуу байснаас салжчихсан гэлтэн биш. Эрхмээ Америкаас ууртаа ирж ижихээ сэтгэлийг улам их зовоолоо. Хүүн бухимдаж сууснаа ухсхийн үндийж аргамаг догшин хээр мордосоо аль нэгийг имэйллэж унаад адуундаа эсвэл тэмээндэ гэж худлаа хэлээд гараа давхичдаг. Хонуутаар тэнэж архитаж алга болсноо хідэн тэмээгээ улаан шалаар гатлахчхаад ирлээ гэж худлаа хэлж дүнсийж бараасаар ирнэ. Бумаагай Америкаас эренгүүт нь шалгааж уурыг нь хүргэсэн тул айгаад ахаад тэр Америк бүсгүйхэн тухай нэг ч удаа асуухгүй байгаа. Очихт нь нэг хар юмтай тэрэлдээд хэвтэж байсан нь ойлгомжтой гэж бодож эрх тань хүн минь орчлонгийн олон охиноос хамгийн бүтэлгүйг нь олоод хайрлах гэж хэмээн гунигалдаг болов. Өөрийн сумынхан газар доогуур ортол муу хилээд байгаад учиргүй игдүүцдэг зоргоороо залуу өөр суманд очиж хөлчүүрхдэг болов. Алдарт уяач Сүхбат агсны эрхийн балаа хүүгээс гал зээрд хадагт саарл гих цуута азарганы нүртөл салхи шиг хурдан хүлгүүдээс нь сул авах гэсэн зэргэлдээ сумын уяачад хүүг ирсэн сураг дуулмагцаа баасны үнэр авсан батхан шиг шаваарч үнтэй сархтаар өгчөж зуураад эхэлдэг нь юм үзээгүй залууд бол гайхамшиг. Архины халуунд хөөрсөн хүү хамраас өхөн гэдэлцэж дээдсийн зиндааны нанжтыг зүсээр нь сүгнэн даналзан. Хүлэг мордоосон салгах зорилготой очихоор тэмээндээ явлаа гэдэл зөрөөд алга болдог хидэр залуу гинт засарсанд уяачид бөөн хөлхөөр болцоож байлаа. Нам согтсон хүү намалдсан зөөлөн явдалтай бандгаар харт хэрэгэнд яваага гинт мэдээд цочлоо. Зэргэлдээ сумын уяаж Шагшаа Баатар гихч жирвэ сахалтай ир газарчлан адууруу нэрд зогсоход урд суудалд нэртэй группийн ерөнхийлөгч Ааглууэр таатай массаж хүүгийн дотор пал хийж би юу хийчих вэ гэж амаа барьсан ч Шагшаа Баатар хатуу сархаж шахаж эргээдэл илэрч дунайраад явчихсан нь хорон. Бүх зүйл бүр төр манасгээд өнгөрсний маргааш өглөөл эрхмээд арай хийж эрүүл ухаан иргэн ирлээ.
Хавдрын төвд онцлуулаад удахгүй гэдгээ мэдээд ирсэн аав нь хадагцаар лазрагны төл халуун даага бүсийн наадамд төрүүлгээд энэ халуун сумд байтугай улсад дуурсах хүлэг болно. Би үзэхгүй хүн минь үзнэ гэж хэлсэн нь чихэнд нь сонсогдож дотор харанхуйсан нь уйтай. Ухаан тэцгээ тэнгэрт дэвшснээс хойш хүү учраа олохгүй их халуун химээгч гайхалтай хурдан үрээнийхээ сойлгыг тааруулж дийлэхгүй сумын наадмын ганцхан айргаас цааш гавьяагүй. Нийлхээр нь нутагтаа хамгийн эртээ уяаж дамб панзаар сойлгоод заавал төрөн магнад хүрнэ гэж дотроо зорж суусан. Азарган халуун үрээгээ алс тийш арилжсандаа амьсгалаа боогдтол харуулсан эрхмээ арх гих жидээг гинтхэн цэглэж сум даяарыг мэл гайхшруулв. Эцэг нь миний хүү дэндүү заргаараа эрх танх хүн. Хүлэг морой зарж өрөх яах вэ? Байх л зүйл. Хүний жудгаал битгий арилжаараа гэж загсны цаад ухааныг адууныхаа сор гэж хайртай эцгийнхээ тоож байсан хурдан халуун ажнааг нь хөлчөөгийн мананд алдсныхаа дараа л ухаарсан нь. Танх хүүгээ гашуун усыг орхилоо гэж баярлтал ахаад нэг завлан нэмэгдсэн нь шаналнтай. Эрхмээ дүнс хочоо батлах гэсэн мэд цаг үргэлж дуугүй дүнсийж явдаг илий балайч гэмээр хүн болчихсон нь ижидээ бөөн завлан. Хүн минь ингэж дүнбийж яваад галзуурчих вэ гэж айж нойргүй инэлж хонно. Өдөржин хүний өөрийн малын араас дүнсийж шогшсоор шүн орж ирдэг ганц хүүдээ хоол хийж өгөх зураа хил амнаас нь таталж сэтгэлийг нь засах дулаан үг солилцох гэж оролдовч ам нь нам жимэлттэй. Тарган хоньны махнаас ганц хоёр огтлох айдаж сууснаа буруу хараад хэвтээд өгөх нь хэцүү. Сар өдөр илэх тусам эрхмийн бохимдож дүнсийж явдган засарч ижийн сэтгэл онгой. Ирэх биш ир хүн байна да унжиж гонсоож явхаа болио гэд сэтгэлээ хатамжиллаа юм байлгүй гэж ээж нь баярлна. Зарим оройд тугал татаж зогсохдоо цэрмаатай хошин үг ярилцаад чанга хөхрөлтгөн дуулдаж бумаагаан сэтгэл улмал цэлэмлээ. Хүн минь энэ охинтой суучихдгүй байх та гэж гордож ир хүн эмэгтэй хүний царайтай суудаггүй цайтай сэтгэлтэй суудаг гэж хэлхий байж гीжиж бодож үзсэн нь инээдэмтэй. Хэцүү учирлаас хойш жил өнгөрч эрхмээ харийн бүсгүйгээ мартчихсан гэхээр харагддаг боллоо. Сайн эцгээс өвлсөн тусч зангаараа 100 эрхээр шавх харын худгийг намар болохоор гүн худгийг шавхагттал хүний адуу тэмээ усалсан хэвээр. Гансарч дүнсийдг нь оргүй арилсан болохоор ижийн санаа бүр мөсөн амарсан гэхэд болно. Хуурамч хаягнаас Кэти Instagram руу хаяа орж сэтгэлээ хямраадаг байсан чинь ашгүй цаатах нь Аз бүсгүйн зурагтай хаяг нэг л биш гэж сэжгэлсэн үү яасан хайлтаар гарч ирэхэ болчихсон нь санаа амар. Тэр хүүхнээс бүр мөсөн холбоо тасарсанд гуних биш баярлах ёстой гэж өөрийгөө хүчлэнэ. Гэвч гинт түүнийгээ бодож инлэн давтах агаад ийм үедээ ээжтэй баргар царайгаа огт үзүүлэлгүй жуужаагаан жожиг хараатны ирэлд явах нэрээр хонуутаар арилаад өгнө. Ямар азар эднийх ийм аттай юм бэ гэж бодогдож ганцаараа жожигроод хааж явж мэддэг ганц тэмээ хайж олсон хэрнээ олоогүй дээр эсгэн цааш гонцгойрч хий юм ирж эзгүй хоолоод дэрэгдээ хинч үгүй гүйвэрч явснаа хулангийн тоос харж хавтгаан жонжоог ширтэж хар сүлтийн цайлахыг үзэж номин цэнхэр говийнхоо ганган байгальд сэтгэл сэргээд гунгаа мартчихдаг. Гэхдээ тэр хүүхэнд хичнээн уур хурж уушиг сагсааж байвч ялдам хөөхөн нэмсэглэлийг нь бодохоор тэр минь яавч хуурам эхлэгч биш. Надад чин үннээсээ хайртай гэж бодогдож сэтгэл санаа нь хямарч буцаад л гунаад эхэлдэг. Ээлжит удаага хий ирэлд явж улам хол тэнэж улам их гүйрмээр санагдаад Зэргэлдээ аймгийн нутаг руу орж зүс таних айлд хоноглолоо. Намрын чихэр амтагдсан ингэний хормог шимж тарган хоньны арааны шүлс асгарам амттай нурууны нугалмаас нэмгэн зүсэнгээ зам зуурт тэмээ малын идэж хоол ус ундраг ямар байгаа тухай 100 тамхтай туг ширээх хүрэн ат тэргүүтээ 6 тооны тэмээ шар тохон бүрдэнд орж харагдсан гих зэргээр яриах өөрөө өрнүүлж суудал айлынхан сувгаас олж гадаадаас ирсэн тэмээч бүсгүйн тухай нэвтрүүлэх шимтлээ.
Далайн чандын Америк орноос Монголын говийг зорж ирсэн ганц бие бүсгүй тэмээ голдуу сүргээ маллан аж төрж 10 сарыг үдэж байгаа тухай хөтлөгч чихэнд наалдцтай хоолоогоор ярихт нь ирхмээ. Кэт тэм найдалхан дайчин хүүхэн юм гэж бодон дэлгэцэнд хамраа наачих шахав. Нэвтрүүлгийн гол баатраа тодоор өөр харуулахгүй инг сааж буй тэмээтэй жанжуулж буй малаа усалж буй зэргийг нь алсаас үзүүлээд байх бөгөөд нутгийн малчтаас ярилцлага аваад цаадуул нь ам хуурайгүй магтаад л байна. Бүсгүй ярилцлага өгч дүрсээ ахуулахгүй гэж татгалцсан тухай өгүүлж түүний нэрийг Кэт Смит гэдэг болохыг сумын тамгын газрын ажилтнаас тодруулсан гэд бүртгэл дээрх цээж зургийг томоор үзүүлмэгц ирхмээ дав хийлээ. Хэдий богинохонч ханин байсан харийн бүсгүйн дүр төрх буцах замын турш санаанд дүрслэгдэж ямар ч гэсэн Кэт минь буцаад ирж гэхдээ яагаад зүг буруулж Зэрэгэлдээ аймгийн хамгийн цаад суманд очиж суусан бол гэж өөртөөгөө ярьснаа. Аргагүй шүү дээ. Судалгаа хийхэд нэг биш олон туршлагын туулаа хэрэг болдог байж таараа гэж бодхоос хайртай түүнийхээ сургийг гаргаж зургийг харж учиргүй догдолсон сэтгэл нь ус цацуулсан мэт унтарчих нь харамсмаар. Ирлээс эрэхтэй хүүгийнхээ нэг л өөр болсныг ээж нь анзаарч ашгүй нэг бүсгүйтэй учирсан юм биш байгаа. Тэгэлзээд л байх чинь гэж дотроо ярьж баярлалаа. Гэвч харцны гүнд гуниг байгааг мэдрээд хэрт хийж тэр хүүхэн нь тоогоогүй байх таа гэж санаа зовнилоо. Ирхмийг олон адууга усалж зогсдол Бата ангирмах хоёр давхиж ирээд багын найз нь биш ангийн охин нь төрүүлж ам нээлээ. Кэт чамайг л гэж ирсэн штэ. Гэхдээ нь ирхмээ таг дуугүй усаа татсаар л зогсоход Бата цохолдон ховоог нь шувт татлаа. Намайг гээгүй гэж хэлэхдээ ирхмийн хоолой царигхад чамайг сансандаа л хөрш аймагт ойрхон сууршиж чүү дээ. Бушуу нисээд очооч. Говийн засмал шиг сайхан замаар 350 давхина гэдэг юу ах вэ? 5 цагийн дараа л очихно гээд Бата тэсгэлгүй хашгирлаа. Найзууд нь хэдэн өдөр дараалан гүн худгийн намаржаа руу нэрж ятгсаар байгаач ирхмээ явахгүй гээд хөдөлсөнгүй. Яваад очтгийм үү гэж бодогдогч Кэт өдийд өөр нэг туршлагын бор туулаа олчихсан суугаа гэх айдас тархинд нь хурна. Дээр нь заавал хүний хэлсний эсрэг зүтгэдэг хидэр зан нь нэрмээс болно. Ээж нь энэ тухай дуулаад хүмүүний охин үр тэр холоос чамайг гэдэл ирсэн байгаа шүү дээ. Гэдэл уйлж хайлан оройжин үгэлсэн ч ирэх хүнд буруу харж хэвтсэн хിവэр. Ийхүү эргэлзэж айж бас уурлаж бухимдсаар 1-2 сар өнгөрөхөд Америк бүсгүйн тухай яриа мартагдах тийш хаандав. Ээж нь ч найзууд нь ч тэр тухай ам нээхэ болж гадаад бүсгүйн сонин сонголтыг өгүүлсэн нэвтрүүлгийн дуйлаанч замхарч нэг л мэдхэд бүтэн жил өнгөрчихсөн суулаа. Гэхдээ л ээж нь хүүгээ гансраад буйг цаг үргэлж мэдрээстэй. Тэр гадаад охноос өөр хин нэгэнтэй учирдагч болоосай. Нас нь яваад ганц бие жожиг ядар өвгөн болж хоцрохгүй хэмээн санаа зовно. Болдгсон бол богтолж дарж байгаад цэрматаа суулгамаар байвч бүтэн гих биш. Эрхлүүлсээр байгаад хүүгээ ийм хидэр болгочихсон гэж зөвхөн өөртөө л буруу өгнө. Яг үнэндээ бол Кэт ирхмийн төлөө ирээгүй. Малчин эмэгтэй энгийн ажлыг хийж чадахгүй мөнгөнөж нэгэн их зантай залууд гологцоон гэхээс хор шарн хөдлөөд шар усан босоод байсан учраас л Монгол руу ахин хүлгийн жолоо залсан. Хинч дуу алдахаар дэндүү сайн тайлан бичсний хүчээр эрдмийн ажлын тэтгэлгийн хугацааг сунайтал сонгуулад онгоцсон цугтаа хөмсөг зангидаж би та нарт хин гэдгээ харуулна гэж шивнэсэн. Олон тоон дээр хэлсэн нь ирхмээгч ааштай ихчийг нь ч бодож ууралсан хэрэг. Тэнгэр говийн тэмээчин бүсгүй болсон Кэт инг сааж, хоормог эсгэж, тогоон нэрж, бяслаг шахаж, малчин эзэгтийн бүх ажлыг яг л Монголд төрсэн монгол эмэгтэй гэж эндүүрмээр дадмаг хийж сурлаа. Хувингаа шорт хийлгэн үнээгээ маш түргэн сааж суугааг араас нь харсан хүн монгол хүүхэн гэж андуурдаг болов. 4 туглан түүнийг очиход хүзүүгөө өгөн чагтлуулахад урамтай мишээж баригдахгүй оодгондог байсан эрхмийн хідэн туглыг ингэж барьж үзүүлэх юмсан гэж бодогдоостой. Өдөр бүр сургууль хийсээр бугуйлд мэргэн болж айл хөршийн ирчүүдийг алмааруулдаг болсондоо урамтай.
Саахалт нутгалдаг хүдэр гуай түүний гэргийн оюун хоёр мэдэхгүй чадахгүй бүхэн тусалж, зааж, зөвлөж, төрсөн ах дүү шиг ойртож дотносон нь сэтгэлд дулаахан. 7 хоног бүр явж нутгийн хөгшөдтэй ярилцлага хийдэг нь эрдмийн ажилд нь олц нэмсээр л. Хамгийн цэнгэг агаараар амьсгалж, хамгийн эрүүл хүнс хэргэлдэг гэдгээрээ бахархаж, мессенжерт холбогддог найз бүсгүйгээ атаархтал энэ бүхнээ үзүүлдэгч Кейтийн дотоор битүү хүндээ бүрсгэр. Оровч гаравч нэг л хүнийг үгүйлж, далтхан хүсээд байдгаа мэдрэгч тэр залуу надад хэрэггүй, муухай их чинь бүрч хэрэггүй гэж ганцаараа ууралдаг. Хаяа шүн дунд согтөх хүлжөө залуус ирж айлгахад хаашаа зугтахаа мэднэ. Нэршгэ хүдэр лагс биетэй аймгийн начин цалтай саахалтын ахыг хармагц сумын залуус гүлэг болдог учраас тэднийд амиа хазаалаад хончихдог. Ийм үед эрхмээ минь дэргэд байгаа бол намайг ингэж дээрлэхгүй дээ гэх бодол төрөгч түүнтэй түнгүй би өөрийгөө хамгаалах чадaltaй гэдэл овсгийдэл уурлан өөрийгөө загнадаг. Амттай зүүдэн думбаж байснаа өглөө ойр ганцаар сэрэх дэндүү гонигтай. Ийм үедээ Кейт тисгэлгүй уйлж ертөнцийн мухарт айгам халуунд багтарч хацар час хийлгсэн хүйтэн жаварт хөрч зовч зүдэрч суугаадаа гутрна. Ердөөл ахуйн аар сар зүйлсийг хамж бичиж байгаа минь юуныхан судалгааны ажил байх вэ гэж бодогдож энэ бүхнийг хайчхаад Нью-Йоркод тохилог байранд тухлаад тансаг дарс шимээд таваараа зөөлөн бодондоо шигдэж хөвтье гэж бодогдно. Гэвч сэтгэлээ хатамжлан босоод нүүр нүдээ цэвэрлэж үсээ цэмцээтэл самнаж дээлээ жимбитэл бүслээд яг л Монгол эзэгтэй шиг сүдэ цайгаа самран шангаа дээр гихч өргөн ихийн сэтгэл шиг цагаан сүг тууцруулан буулгахдаа өнгөц харахад зүгээр л цай эдээшүүл самарч бууж цаанаа ямар гүнзгий бэлэгдэлтэй ил болоод далд ухамсрын холбоосуудыг шингээсэн байдаг үлээ. Ингээд бодохоор дорнын энэ агуу ард түмнийг биширч сэтгэл огшоод л явчих нь тэнгэрлэг. Би энэ ухаалаг зонд энэ уужим говьд хайртай. Миний эрдмийн ажил бол шин зууны дэлхийг ухааруулах чухал зүйл мөнөөсөө мөн химэн дотроо дуу алдчихсан зогсдог. Хоёр атны авцаанд ирсэн бидэрт хонгор үрээн нас гүйцэж нийлсэн жилээ нутаг гүйгээд адуундаа очичихсан тул эрхмээ ачиж ирэх бодолтой Портер тэргээрээ Зэрэгэлдээ аймгийн хамгийн зүүн өмнө захын сум руу давхив. Энэ жил гам болсноос танилийнх нь улам цаашилж Залгаан аймгийн нутаг руу орж намарчж буй учраас 3 аймгийн дээс дамнсан урт аянаас буцах замдаа өндөр дэрсний баян бүрдэд хоног таарч шүн болсон хойно буулаа. Морой голыг даган багсайтал ургасан ногоон донд чөдөрлөөд аян шиж ядарсных дорхноо нам унтчихжээ. Өглөө эрт говийн их дархан цаазд газрын нутаг зэлүүд баян бүрдэд малдаа чимээ өгөх эр хүний чанга дуунаар сэрээд гайхлаа. Шар алдснаас цэрвэж твшин дээр хажуулсан эрхмээ өндийч суугаад харуул хойд зөвхт холгүй 2 айл ойр саахалт буужчихсан үзэгдэнэ. Зүүн тал руу нэлээд зайтай 3 цагаан гэр үргэлжилжээ. Гантай ухраас малчтад дархан газар руу орж нутаглах зөвшөөрөл олгосон байх нь гэж бодонгоо хийн зуухан дээр хээрийн цай даргуулахаар ус тавив. Шүдэ угаах зураа альваг гэрхай ажигладаг малчин ирийн зангаар хойд айлууд тийш хараа сонгуул нэгэн дангаар том цагаан гэрийн зэрэгцээ илүү гэр барьчихсан гаднаа өхөр тэмээ багшруулсан нилээд биелэгжүү бололтой нөгөө айл нь 4 хантай жижиг гэртээ 4 үнэ 3 инг саадагч цоо шин Ford Raptor тэрэг сайсныг нь үзээд хамаг малаараа унаа авчихаж ингэж өөрийн мэдээлгүй шивнэлээ. Үнтэй тэрэгтэй цөм алтай айлаас 3 гэмээр жаахан хүү гараад саахалт руугаа гүйхэд хүрэн торгон дээл жавхайтал бүсэлсэн бор ирийн алчуурыг толгойдоо донжтой чамин ороосон ээж нь араас нь дуудан буцаж ирэхийг ятгаж буй бололтойж хүү зөрүүдэлсээр цааш явж үзэгдэнэ. Үсээ хонгор шараар будсан дэгжинч хүүхэн юм. Нуруулахгүй аливч гэж ярилдгүй юм. Гэж амандаа хэлтэл цайн дэвэрч сатаарлаа.
Эрхмээ танилын гэргээ замын хүнс гэж боож өгсөн өөхтөө хавирга атгаал чүмгийг мүлжөөд хэсэгтээ ухаан алдчихсан суудал саахалтын ээр өнөөх жаахан хүүг өмнөө суулгаад 2:40-т ганцаглаад элсэрхэг хөрсөнд хөдөлгөөрөө ууглуулан зүтгүүлсээр ойртож явна. Энэ нэрийн ихнэр махлаг бор хүүхэн хонио бэлчээн хотон дотоороо эсгэрэн алхаж буй үзэгдэв. Энүүхэнд сумын зан гэмээр лагсэр минь ус мэдхэд жаахан хүүг шар толгойтой харь төрхтөөгөн сэртгийн ажиж раптор хотын гийчнийх байх нь ээж нь даанч их тэгжин хүүхэн байсан юм а химэн бодож амжив. Гэвч нүд цавчихгүй ширтэх хүүтэй харц мөргөлдөхтөө эрхмээ өөрийн ирэхгүй дав хийлээ. Хоёр товчнууд нь яах аргагүй танил атал тэрнийх гэж оноож хэлж чадахгүй. Тэгтэл хүү ааваа гэж хашгиран гүйж ирээд ингэрт наалдчихан дэндүү уйхан. Үгүй эн чин химэн дотроо дуу алдсан эрхмээ чичирсэн гараар хүүгийн дайхийг элбэж өөрийн мэдээлгүй нулимсаа асгаруулчихлаа. Яах аргагүй танил харагдаад байсан нь түүний хайртай аавынх нь хонин борнууд дүрээрээ мөн ажээ. Хүүгийн миннүүд яг аав их шүү гэж ээж нь үргэлж хэлж суудаг. Нутгийн хөгшчүүлж бас тэгж дуалдцгаадаг. Чи миний аав мөн гэдэл учир зүггүй явуулын залуугийн ингэр өөд асах хүүрүү ширтэн самсаа шархиран зогсох хүдээр морь ачиж яваа энэ нөхөр бол саахалтын бүсгүйн iPad-ны дэлгэцээр инээмсэглэж байдаг залуу мөн гэж танив. Харь холын нутгаас ирсэн хүмүүний охин үр тэр зураг дээрх хүнээ үргэлж хүсэж мөрөөдөж гансарч гунж суудгийг мэддэг учраас л аймгийн начин цолтой бүдүүн хадуун ир нулимс унагтлаа догдолсон хэрэг байлаа. Жек химээх энэ хүн хэдий шар толгойтой хөнхөр нүдтэйч яалтчгүй монгол хүний үр удам гэж мэдрэгддэг. Хураг ишгтэй тоглох, ямаа унаж зөвгүйтгэхдээ их ирэмгий, адуу хараад нүдэн сэрэгдэг, үлчир чирэг биетэйг нь үргэлж ажиж байдаг хүдэр ихнэртэй энэ лав монгол хүний үр сад бийвэ гэж хэлсэн удаа олон. Эрхмээ 2 нас 10 сартай болтол нь огт мдээгүй хүүгээ тэрэн хязгааргүй их уйсэл догдлолд автан байснаа 4 хантай хун цагаан гэрлүү харцаа чиглүүлв. Кэт 3 ингээ саарж дүүргээд гэрлүүгээ алхах гэснээ гинт нааш харж зог тусган эрхмээ гэхээсээ илүүтэй хонгор үрээгээ танив бололтой. Бүсгүй энэ ажнайг онцгой хайрлаж байнга илбэж зогсдог байсныг залуу мэднэ. Үрээг хүзүүдэж тэрсэн олон янзын селфигээ Инстаграмдаа нийтэлснийг бас харсан. Яг энэ хоромд дэргэц цааталцах хонгор морин ившээхэд эрхмээ уярч уруулаа шимэн усуух чимээ гарган бэлгшэнгээ. Хонгор морь минь бас Кэтигээ таньчих нь үү? Бидэрт хөлөг минь бид хоёрыг анх уулзуулсан. Нутаг гүйснээрээ үрд учруулчихж байгаа биш үү? Ингэж уяраад амраг хайртыг минь алаг үрээг минь надтай залгуулах хов өрөөлтэй молор эрдэн минь их нутаг ижил сүрхтэй та бараа явдаа гэж шивнээд сулалжхлаа. Хүлэг нутгийн зөвхт нэгэнтээ үрснээ яарах мэд ухсхийн өргөхөд Кэт бидэрт хонгорыгч эрхмийгч баттай таниад хувинтаа самаа салгиулан газар орхиод наашгүйлээ. Ойртон эрхэн ансах дөрөн нулимстай ажээ. Тинжгэр хүүг минь төрүүлчгээд тэнхэр говьд минь нутаглаад айлын хаяа бараадаад ганцаар явна гэдэг яалтчгүй надад хайртай гэх бодол залуугийн тархинд харвав. Тэр эндүүрэл давтаж явжээ гэдгээ мэдхинэн. Төрсөн гэдгийг нь юур мдээгүй өдийг хүргсэн алаг үрээ ахиж алдахгүй гэсэн мэд чанга тэрсэн залуу харь хол нутгаас ирж хайрт нь болсон тод төөрөхтэй сод үзэсгэлэнтэй бүсгүйн гүйсээр ирж буйг нулимс урссан нүдээр ширцээр л зогслоо. Зохиолч Амар сайхны хорж дийлээгүй хайр номонд багтсан харин нутгийн бэр гэсэн сайхан зохиолыг та бүхэндээ бүтнээр хүргэлээ. За 2024 онд хэвлэгдсэн зохиолч Алтан гэрлийн Амар сайхны 10 зал зөн хорж дийлээгүй хайр гэсэн номнууд M-book-д орсон байгаа. Хэрвээ та бүхэн бас сонсохоор эсвэл уншихаар болвол M-book-аар зочилж номыг нь худалдаа авалт хийгээрэй гэж сонсогч та бүхнээсээ хүсэж байна. За тэгээ зохиолчтой бас сонсогчдийнхаа
өмнөөс баярлсан талархснаа илэрхийлье. Хэрвээ та миний сувгаар анх удаа зочилж байвал зохиолууд дээр маань лайк дараад, сувгийг маань дэмжиж subscribe дараад хонхоо нээлттэй байх юм бол дараагийнхаа зохиолууд болон гэмт хэргийн подкастуудыг ороход мэдэгдэл ирэх болно шүү гэдгийг хэлэхэд таатай байна. За тэгээд дараагийнхаа бүтэн зохиолоор уулзтлаа. Түр баяртай.